мэдлэг түгээж мэргэжлийн үн цэнийг таниулах зорилготой одоо Edcast сувгийн дараагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр бид нар маш гоё сэдвээр маркетингийн салбарын туршлагатай хүнтэй ярилцахаар болж байгаа. Тэгээ бидний аль хэдийн одоо мэддэг хөдөлгөөнт одоо зорчих тээврийн ABBA гэдэг платформ тийм. Тэгээд одоо барилгын салбарт одоо Active Garden гэдэг төсөл. За тэгээд Зөв Arts гэдэг брэндүүд дээр ингээ ажиллаж ирсэн юм туршлагатай юм хүн байгаа. Үргэлжлээд бол яг Монголын томоохон л одоо групп компаниуд дээр ажиллаж исэн юм билээ. Би бас таныг нэг тодорхой хэмжээнд ингээд судлаад үзэхэд тэгээд жишээлбэл хамгийн сүүлд ажиллаж исэн юмнуудаас бол одоо Green Group-ийн Active Garden төслийг яг удирдах маркетингийн албаны дараагаар ажиллаж исэн. Тэгээд Green Group чинь дотроос нэг Green Project гэдэг нэг охин компани тийм. Охин компани тэр компани маркетинг эрхлэлийн захирлаар бас ажиллаж исэн тийм. Одоо яг өөрөө маркетингийн зөвлөх үйлчлэгээний салбарт одоо Cosaline гэдэг компаниг удирдах үүсгэх захирлын ажил явуулж байгаа. Бэмпүгч юм байна. Тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг хүлээж аваад ингээ ярилцах жагаад үнэхээр их баярлалаа гэж. Өнөөдөр намайг урьж оролцуулсан Ташним бүдэ баярлалаа. Тэгээд подкастыг үзэж байгаа нийт хүмүүстээс энэ өдрийн мэндийг төвшүүлье. За өнөөдөр бол хоёулынхаа маркетинг тэр дундаа одоо маркетингийн салбарыг сонирхож байгаа хүүхд залуучуудад энэ мэргэжлийн талаар үн цэнийг нь ойлголтыг нь өгье. Нөгөө талаараа мэргэжлийн өсөлт ямар боломжууд бай тээ. Тэгээ хоёлаа бас нөгөө нэг кейсүүд дээр нэлээд ажиллах болохоор яг энэ бизнесийн салбарт байгаа залуучууд байгаа шүү дээ. Маркетингийг яг хэрхэн зөв бас үйл ажиллагаанд ашиглах вэ гэдэг талаар нэлээд бас мэдээлэл олж авах байх гэж бодож байна. Тэгээ та бол 12 жилийн хугацаанд ингээд маркетингийн салбарт ингээд ажилласан байна. Тэгээ одоо юу таныг энэ юм урт хугацаанд нэг салбарт ингээд тууштай ажиллах хүргэвэ юм бэ? Дундаас нь ингээд өөрчлөлтөд явдаг. Яг энэ ийм азтайч гэхүү те яг тийм хувь тохиолдолд яг би маркетинг болсон 2013 онд анх их сургуулиа төгсөөд за ямар мэрэгчлэр биш өөрөө бизнесийн удирдлагаар төгсчихсэн. Тэгээ бизнесийн удирдлагаар төгсөх чинь нөгөө хүний нөөц хийж болно. За маркетингийн менежер хийж болно. Нийтийн засагч нэгтлэн те хийж болох боломжтой байдаг угаасаа. Тийм хөрөх боломжтой илүү юм академик суур мэдлэгийг аягүй сайн өгдөг мэрэгчлэх гэж хардаг. Ер нь угаасаа тийм. Тэгэхээр би өөрөө илүү хүний нөөцийн менежер болох уу гэж ер нь оюутан байхдаа зөвөр илүү боддог гэсэн. Дадлага хийж байхдаа хүний нөөцөөр нэг танилцах дадлага хийж исэн. Тэгээд илүү сонирхолтой юм шиг санагдаад хүний нөөц болно гэж явж байгаад би яг энэ маркетингийн менежер мэргэжлэр сонгохын тулд ер нь бизнес нетворк гэж байсан 2013 онд одоо зангаа болсон тийм. Бизнес нетворкоор би нийт 31 байгууллага руу CV-гээ илгээсэн байдаг. Их сургуультай төгсөөд оюутан нийслэлээс гараад 31 байгууллага руу CV-гээ явуулаад 14 байгууллагатай уулзаад тэр дундаас яг Tesla корпорацид маркетингийн менежерээр хорж исэн. Тэгэд эргээд нэг 2-3 хоногийн дараа эргээд хариу өгье гэд маркетинг албаны дарга нь хэлчихээд нэг 2 хоногч боллоо да. Тэгээд хариу өгөхгүй болохоор би өөрөө буцаж бүр очиод маркетингийн албаныхаа хаалган дээр зогсоод бүр уучлаарай би тантай дахиад уулзаж болох уу гэж яагаад яг маркетингийн менежерээр анх орж исэн. Чи чинь бүр өөрөө ингээ хүрээд ирж байгаа юм. За чамайг 3 хоног туршаад үзье. Туршилтын хугацаа 3 хоног шүү. Өнөөдрөөс ажил чинь эхэлж байгаа гэд тэгж хэлж исэн. Тэгээд яг тэр цаг үеэс хойш яг өнөөдөр хүртэл 12 жил яг энэ маркетингийн салбарт яг ажиллаж байна. Тэгэхээр айгүй хичээл зүтгэл гаргасан. Нөгөө талдаа тус бас Tesla-д ажиллах нэлээд сонирхолтой байсан. Тийм, Tesla-д ажиллах сонирхолтой байсан. Би яг 5 жил Tesla-д маркетингийн албанд ажиллаж исэн. Анх ороход яг одооний Зөв Arts-ны умда брэнд яг дөнгөж прожектоосоо яг үйлдвэрийн шат руугаа дөнгөж шилжиж исэн. Тэгээд яг судалгаа хийгдсэн яг үйлдвэрлэх гэдэг үйлдвэрээр яг эхлээд яг компанид ажил идэвхжүүлэлтийг эхлэжсэн таниулах сурчлагын ажлууд бүр яг дөнгөж эхэлжсэн үед нь яг азар би маркетингийн албанд нь менежерээр ороод тэр багт ажиллах боломж олдчихсан. Тэгээд тэндээс харахад оюутан болоод төгсөөд гарч байхад бүр ингээл маркетинг тэр үед бол нэг сайн бараг ингээл ойлгохгүй энийг хийгээрээ ийм төлөвлөгөө гаргах. За энийг хийвэл энийг ингээд зуруулаад ирэхэд ялтын заа гэлээ өгөөдөг байсан. Тэгээд жилийн дараанаас юм хагасчлын дараанаас илүү нөгөө мэргэжил илүү ойлгоод надад илүү сонирхолтой. Тэр үеийн манай тэр маркетингийн баг алба айгүй юм актив те илүү айгүй креативлэг ийм галзуу баг байсан. Тийм болохоор надад бүр тэр багт байх нь маш сонирхолтой санагдаад тэднэртэй зүгээр маадраа сууж явахт ч гэсэн илүү юм гоё айдианууд орж ирдэг те. Тийм болохоор надад илүү маркетинг ер нь л цаашаа би маркетингаар ажиллах хэрэгтэй гэж байна. Нөгөө нэг анх байсан сонирхлыг баг хамт олон ороод бүр илүү асааж өдөөж өгчээсэн тийм. Хоёлаа тэгвэл цаашлаад яг маркетинг, брендинг талаараас энэ хоёр ч өөр ойлголттой. Энэ талаараас ярих гэж бодож байна. Нөгөө байгууллагын хувьд
одоо байгууллагыг оршин тогтноод амжилттай ингээд зах зээл дээр үйл ажиллагаа явуулаад ингээхийн тулны 3 тулгуур зүйлүүдийг тэрний нэг бол яалтчгүй маркетинг, борлуулалт, тэгээ санхүү, нөгөө талдаа харилцан үйлчлэгээтэй. Энийг нэлээд л байхгүй бол бизнес ерөнхийдөө оршин тогтноход хэцүү болдог гэдэг чинь. Энээс өмнө яг хоёлаа яг маркетингийн нэг үүсэл хөгжлийн талаараас сонирхолтой тодорхой мэдээллүүд өгье гэж бодож юм. Би бас тодорхой хэмжээ судалснаар анх бол хүмүүс маркетинг одоо магадгүй Монголд одоо хүртэл зарим нь тэгж боддог л бах. Яг одоо жишээлбэл боршуур энэ төр хийлээл реклам хийгээл цацаал тий. Тэгэл хүнээс уулзаад буст хийгээл ингэж байгаа маркетинг гэж ойлгодог. Яг анх 1900 оны үед яг тиймэрхүү ойлголт бол байсан. Тэгээд онлайн түвшинд анх гарч ирсэн яг 1902 онд тэр Америкийн Пенсильвани их сургуульд яг анхны маркетингийн одоо хөтөлбөр хэрэгжүүлээд яг онлайн түвшинд гарч ирсэн юм байна. Тэгээд тэрнээс хойш одоо бидний яг одоо хэлээд байгаа орчин үеийн маркетинг гэдэг Филип Котлер гэдэг хүн байгаа шүү дээ. Бид нэр бүгд л мэд маркетингийнхэн те. Энэ хүн ерөнхийдөө нөгөөний бид нэр одоо мэдж байгаа маркетинг микс те. SDP гэдэг нэг одоо яг маркетингийн стратегийн онлайн түвшинд гарч ирсэн хүмүүс ингэж хөгжсөн. Тэгээ 2000 оноос эхлээд одоо дижитал маркетинг гэдэг бүүн болоод яг өнөөдрийн үед одоо AI, automation те. Иймэрхүү зүйлүүд ингэж хувьслан ингэж хөгжөө явж байгаа юм. Тэгээ таны хувьд бол яг Монголд ингээ 12 жилийн хугацаанд маркетингийн салбарт ингээ ажилласан хүн таны зүгээс за онлайн хувьд маркетинг бол тийм. Таны зүгээс маркетингийг юу гэж тодорхойлдог вэ? Нэг, хоёрдугаарт брэнд энэ хоёрын ялгааг хойлоо нэг. Гоё. Тодорхойлоод. Окей. Садгалаа. За маркетинг гэдэг бол яг түрүүний ярьсанчлан хүмүүс илүү нэг юм зүгээр нэг хэсгийг нь л нүдэнд үзэж байгаа тийм хэсгийг нь л олоод яг за телевизээр реклам цацж байгаа маркетинг гэдэг ч юм уу өнгөц зүгээр нэг хэсгийг нэгж ойлгоод идэг. Маркетинг гэдэг өөрөө бизнес одоо за ингэж эхэллээ гэж ботход бизнес өрөөсөө эхэлж байгаа тэр өдрөөс л маркетинг явж идэг. Тухайн байгууллага хэрэглэгч байгууллагын хэрэглэгчтэй холбох тэр дунд нь харилцагч одоо гүүр нь олж байгаа байгууллага компаниуд байгаа тийм тэр аль алинд нь үн цэн өгч идэг. Аль алинд нь үн цэнийг дагаад тэгэл ханамжтай байдал те давхар бизнесийн өгөөж өгж байгаа тэр зүйлийг маркетинг гэдэг байгаа. Ер нь цогцоор нь ярил энэ гэж би ойлгож байна. Бизнесүүдийг холбож байгаа, бизнес доторх бүх нэгжүүдийг холбож байгаа тэр тогтолцоо. Тийм маркетинг гэж таны зүгээс. Тийм миний зүгээс тэгж тодорхойлохоор түүнээс биш арай яг өөр хүмүүс арай өөр тодорхойлж магадгүй бах. Яг миний зүгээс харах юм бол энэ бизнес эхэлсэн өдрөөс л ер нь маркетинг гэдэг. Тэгвэл за хоёлаа маркетинг брэнд гэдэг бас нэг ойлголт байдаг шүү дээ. Тэгээ хоёлаа энийг нэг хооронд нь ялгаад брэнд гэдгийг би яг компани гэж ойлгоод байгаа. Яг хүнтэй зөвлөвөл брэнд гэдэг бол тодорхой шинж чанартай тийм. Одоо нийгэмд одоо бусад хүмүүс жишээлбэл Дашка гэдэг одоо хувь хүн намайг ямар байдлаар ингэ хүлээж авч ойлгож байгаа тэрнтэй яг адилхан брендийг тэгж үздэг гэж ойлгоод байгаа тийм. Тэгэхээр маркетинг одоо жишээлбэл яг бизнесүүдийн хувьд эхлээ маркетингийн судалгаа хийгээд бүтээгдэхүүнээ гаргаж ирснийхэн дараа брендинг гэдэг ойлголт гарч ирдэг юм уу? Аль эсвэл эхлээд брендинг гэдэг ойлголт гарч ирээд тэрний үндсэн дээр маркетинг явдаг юм уу? Та энэ дээр ойлголт өгвөл. Брендинг, маркетинг гэдэг бараг нэг юм 3 ойлголт бараг яваад шүү дээ. Тийм. Брэнд гэдэг брендинг, маркетинг тийм. Маркетинг гэдэг бол бизнес эхэлсэн өдрөөс л маркетинг байдаг гэхлээр тэрэн дээр нэмээд хэлэхэд маркетинг гэдэг өөрөө шинэ соёлыг л бий болгож идэг зүйл бүр богинохноор тайлбарлах юм бол би тэгж ер нь тодорхойлно. Шинэ зүйлийг зах зээл гаргаж тийм шинэ соёл бий болгохыг л маркетинг гинэ. Одоо чинь Монголд за яарад яхав дэ энэ ч гэдэг юм тий. Энэ зүйлүүд чинь ингээд слоган за ингээл яваад байна. Гэтэл эн чинь цаана нэг юм соёлыг бий болгоод байгаа байхгүй юу? Соёл те. За ингээд яарад ингэж жолоо барьж явах нь ер нь болохгүй шүү гэж хүмүүст ингээд ойлголт өгөөл яваад шүү дээ. Тэр чинь ерөөсөө соёл яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр брэнд гэхээр за яг тийм юм биш үү? Тэгээ ерөөс яг энэ талаас бодож байгаа юм байна. Тэгэхээр яг миний хувьд тэгж ялгаа. Тэгэхээр маркетинг за тийм байла. Брэнд гэдэг нь өөрөө одоо McDonald's, за Apple те одоо брэндүүд байна. Тэд нар анх нэг за түрүүний ярьдгаар ийм хувцастай за ийм хүнийг ингээд танилцуулъя тий. Брэнд гэдэг чинь өөрөө лангуун дээрээс ч юм уу за бүтэ продакт бол лангуун дээрээс өөрийгөө ингээд илэрхийлэмжтэй хөөрхөн гой хувцалсан эсвэл нэг жоохон өөртөө зохиогоо хувцас өмссөн ч гэдэм юм уу тий. За тэрийг ер нь бол брэнд гэдэг миний ойлголтоор. Брэндийг ер нь бол анханаас нь амар супер брэнд байлгах гал ингээд төгс зүйл гэж байдаггүй гэдэг шиг илүү төгс рүү хүмүүс тэмүүлээд идэг. Тэгш шаардлагагүй брэндийг ер нь өөрөөр нь ингээд явуулаад за гаргаад за нэг ус гаргах чинь гэж байлгаа тий. За судалгаа хийгээд зах зээл дээр ингээд гаргаад үйлдвэрлэлээ байршуулчлаа. За тэрийг цаашаа яаж брендинг болгох юм бэ гэж байгаа. Тэр зүгээр продактыг брэнд гэдэг юм тий. Брендинг гэдэг нь хүмүүсийн сэтгэл зүй. Тухайн гаргасан брендийг
хүмүүсийн сэтгэл зүйд яаж удаан хугацаанд барих вэ гэдэг нь брендинг тий. Зах зээлд яг тодорхой хэмжээнд байр суурийг нийслэх вэ, урт хугацаанд гэдэг дээр. Тэгэхээр нөгөө талдаа маркетингийн үйл ажиллагаанаас шалтгаалаад брендингийн бас имиж тодорхой хэмжээнд. Тийм, брэнд дээрээ зүгээр ингээд л байгаад зүгээр бүтээгдэхүүнээр ингээд байх юм уу? Эсвэл бүр брендинг болоод бүр хүмүүсийн сэтгэл зүйд ингэж гүн нэвтэрч ороод одоо байнгын худалдаа авалт хийдэг. Одоо магадгүй бид нар Apple гэхэд Apple-ыг хүмүүс бүр iPhone 17 гарчлаа авъя гэж явдаг. Тэр чинь ерөөсөө үнцийн анхнаасаа л хэрэглэгчээ бодоод ингээд бий болсон продакт аваад байхгүй. Тэр ингээд хүний сэтгэл зүйд нөлөөлөөд явснараа брендинг болоод ингээд хоногшоод бүр ингээд хүмүүс iPhone энэ бүтээгдэхүүн чинь ийм гоё гэж тэр хүмүүс за аваарай гэхээс өмнө баг өөрсдөө хайж очиод ингээд авчихсан. Тэг сайн нөгөө нэг iPhone гэсэн чинь хүмүүс одоо iPhone ингээ 16 17 гэл ингээ гарч байгаа шүү дээ. Техник үзүүлэлт дээр нэрээсээ тэгж ач холбогдол өгдөг. iPhone гэдэг мэдрэмж тэрэн дээрээ тулгуурч худалдаа авалт гэдэг. Тэгэхээр брендинг гэдэг бол амар асар тийм хүчтэй юм байж таараад ах шиг байна тийм. Таны сая хэлснээр бол яг ингээ бүтээгдэхүүн гаргаж ирэх маркетинг хийгээд яг зах зээл дээр ямар байдлаар яаж байршуулах вэ гэдгээс шалтгаалаад урт хугацаанд бол брендинг бий болдог гэдэг чинь тийм. Маркетингийг юусоо хийдэг байхгүй юу? Масс ол гэж ярьдаг хүмүүс. Тэрнээс өмнө суурь судалгаа байх хэрэгтэй. За би нэг бүтээгдэхүүн гаргах чинь энэ зах зээл дээр аль зэрэг одоо байгаа өрсөлдөгч нар нь шууд өрсөлдөгч болон шууд бус өрсөлдөгч нар ямар бүтээгдэхүүнүүд байгаад байна. Тэднээс би юугаараа ялгарх вэ гэдгийг тодорхойлох нь бол эхлээд зах зээлийн суурь судалгаа хийдэг. Хэрэглэгчтэй зорилттой хэрэглэгчд нь ямар хүмүүс эдийн заавал судалгаа хийж байгаа нь тэр брендийг заавал гаргах гэж хийж ин гэсэн үг бас биш. Судалгаа хийгээд магадгүй бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн магадгүй бүр шууд өрсөлдөгч нар нь амар монополдсон тий одоо юу гэдэг. За энэ зах зээлээр маш олон одоо ийм тоглогчтой байна гэвэл тэндээс зүгээр шууд биднэрт орох орон зай бүр байхгүй байна гэж харж байгаа зүйл байх юм бол тэндээс зүгээр болох хэрэгтэй байхгүй юу. Тэн дээр би бүр ингээ яг хэлмээр санагдаад байдیں۔ Тэгэнгүүт яагаад орж чадахгүй байна гэдэг вэ? Хаанаас нь олж харах юм гэдэг асуулт гарч ирнэ те. Тэгэхээр өрөөсөө чиний гаргаж байгаа бүтээгдэхүүн чинь шууд болон шууд бус өрсөлдөгчдөөсөө ямар нэгэн байдлаараа ялгаралтай байж иж чиний бүтээгдэхүүн тухайн зах зээл дээр оршин тогтнох нэвтрэх боломж үүснэ гэсэн. Тэгээ бүх талаар магадгүй танаа багийн судалж байгаагаар эднээс өөрөөр ярих боломж үнэхээр байхгүй байна гэж үзэж ивэл баг болчих хэрэгтэй. Бүтээгдэхүүн ялгаралтай байж ижил цаашаа явах судалгаанаас эхлээ явж байгаа. За тэгвэл яг хоёлаа тэгвэл ингээ маркетинг брендинг юм хэд ойлголт ингээ авчлаа. Хоёлаа тэгвэл яг маркетинг гэдэг тал дээр доторх нэг процессуд байгаа шүү дээ. Таныг хэрэгжүүлж исэн бас ингээд баг хамт олноор ч юм уу ингээд хэрэгжүүлэх төслүүд дээр ярих гэж болж байна. Хамгийн ихнийхээ төсөл надад АБА зорчигч тээврийн хөдөлгөөнд үйлчлэлийн платформ гэж АБА. Өмнөд яг би АБА гарч ирсэн үеийг айгүй тод санаж байна. Тэгээд тэр үед чи UBCAB гараад ирсэн байсан тий. Тэгээд Monfol айгүй том байсан тий. Яг тэр үед тэгээ АБА платформ гэдэг дахиад нэг өөр ингээд яг ижил төрлийн одоо үйлчлэгээ зах зээлд гараад ирж штэ. Хоёлаа эндээс эхлэе. Энэ үйлчлэгээ яг ягаад зах зээлд гарах болсон. Яг тэр судалгаа яаж авсан, тэрний дараа маркетингийн тэр процессыг яаж авсан тий. Тэгээд дараа нь брендинг хүмүүст одоо ямар байдлаар ингээ хоногших байдлаар ингэж явж ирсэн тий. Хоёлаа ингээд энэ дээр яриад явчих гэж бодож байна. Та бүр эхнээс нь гоё задлаад ингээ ярил. За АБА төсөл маань 2022 лөө үгүй ээ 4 лөө 3 оноос анх эхэлж исэн. 23 оноос прожект нь эхэлж исэн. АБА гэдэг өөрөө бол Монголын ер нь хамгийн анхны такси үйлчилгээ чи өөрөө АБА байсан байхгүй юу? UBCAB-с өмнө бүр 2010 UBCAB-с өмнө Монголын хамгийн анхны такси үйлчилгээр нь АБА гэж нэвтэрсэн явж исэн. Тийм, явж исэн. Тэгээд тэр компани маань бид нар сүүлд 2023 онд цорсыг аваад илүү хөгжүүлээд зах зээл дээр ингэж танилж байгаа. Тэр АБА минь Агаас Бэцэг, Бэгээс АЦ гэдэг анх тим юутай Монголд хэрэгжижсэн явж исэн. Тэр яг энэ төсөл дээр бид нар UBCAB гэдэг тим том тоглогч байхад яагаад АБА руу орсон юм бэ гэдэг нэг асуулт байгаа. Ямар судалгаан дээр үндэслээд яг гаргаж ирсэн. Ямар асуудал байсан тий? Та нар юуг нь шийдсэн? Юугийг нь шийдсэн. Энэ дээр бид нар бүгдийг багтаасан бүгдэд зориулсан, бүгдийг багтаасан гэдэг том зургаар нь харахыг хүссэн. Бид нар UBCAB бол угаасаа ингээд зах зээл дээр чи ер нь өрсөлдөөн байж илүү чанартай сайжирч идэх байхгүй тий. Тэгэхээр нэг талаараа бас яг тэрийг бол бодсон. Нөгөө талаараа бол Агаас Бэцэгт хүн шилж өөрөө алхахгүйгээр шилжиж явах боломжтой бүх тээврийн хэрэгслүүдийг
багтай гэдгээр анх тусал маань гарч ирж байсан. Бүр портлет, онгоц те бүгдийг багтай ундаг дуунаас өсвөлөд яг Улаанбаатар хотод одоо яг нийт шаардлагатай байгаа такси үйлчилгээ яг илүү голж исэн. Голлож явж исэн. Тэгэхээр энэ дээр бид нар яг бүх хөдөлгөөнд үйлчлэгийг оруулна гэдгээрээ л илүү ялгарч өрнөний төслийг анх гаргаж ирж байсан да тийм. Ерөнхий ялгарлан тийм. Судалгаа хийгээд үтсэн чи ерөнхийдөө монголчуудын хувьд UBK-ийн хүрэлцээ тодорхой хэмжээнд хангахгүй байсан гэдэг судалгаа гаргаж ирсэн байна тийм. Зах зээл дээр ер нь ийм боломж байгаад байна. Илүү ийм сул орон зай байгаад байна тийм. Энэ орон зайг бид нар илүү бөглөж орох зорилготойгоор л анхын төслийг эхлүүлж байна. Маркетингийн судалгааны үргэлжлээд тэгж хийгээд бүтээгдэхүүн гаргахаар болсон. За тэгээд тэрнийхэн дараа зах зээл одоо яг ингээд за судалгаа хийгээд ингээд окей болох юм байна. Тэрнээс цааш яг юу өрнөдөг гэдэг зах зээл дээр одоо гарах гээд штэ. Тэгээд нөгөө нэг сегмент нь юу байсан те таргет групп нь ч юм уу те тэгээд тэрнээс яг зах зээл дээр байршуулалт хийхдээ яг ямар байдлаар хийж исэн те яг ингээд энэ STP модел гэдэг байгаа ш нэг стратегийн хувьд яг энэ дээр нь ингээд ярих юм бол би жоохон гүн орох гэдэг. Бүр хитрхийг гүн орох гэдэг юмнасаа. Би яг нөгөө шин төсөл магадгүй яг энэ төсөл дээр яхад яг цаана маркетингийн баг, төслийн баг ер нь яг ямар процесс явдаг вэ гэдгийг зүгээр яг айгүй энгийнээр ярьчих гэж бодлоо. За төсөл маань яг за нэрнээсээ л анх явж байгаа. За нэр маань ингээд окей болчихж байгаа. Нэр яагаад аабаа гэсэн? Бүр яг А-гаас Б-ийг, Б-гээс А-ийг. Тэр нь тэгээ аабаа болчихж байгаа. Тэгээд аабаа. Цаана яг ямар процесс өрнөд байна вэ гэвэл за нөгөө нэг үндсэн байгууллагын дотоод юугаараа энэ чинь нөгөө технологийн төсөл болохоор яг IT хөгжүүлэлтийн баг гэж байна. Тэрнээс цаашлаад за маркетинг, борлуулалт, хүний нөөц, санхүү тий ингээд бүгд ажиллаж байгаа. Тэр дундаа илүү IT болон маркетингийн албан хамгийн ихний ээлжинд ажиллаа хийн. IT-ийн яг платформ, аппликейшн илүү алдааны магадлалын хамгийн бага байх аюулгүй байдал дээр нь ажиллана. Алдаагүй платформ бий болох хөгжүүлэлтэн дээр ажиллана. Тэгж яах зур маркетингийн албаныхан юу хийнэ вэ гэвэл яг нөгөө зах зээлээ за нэг ихний байдлаар судлаад энэ төслийг эхлүүлж байгаа. Тэгэхээр тэрнээс цаашлаад зах зээл дээр одоо ганц UBK боловч цаана аюул болгон ийм такси үйлчилгээний компаниуд бол аюух байгаа. Бидний судалж ирсээр 22 үлээ 21 ийм үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаа. Тэрэн дундаасаа бид нар юугаараа ялгархын түрүүний ярьдгаар яаж илүү хэрэглэгчтэй бодохын те нөгөө бизнес дээр нэг юм үг гэдэг штэ хэрэглэгчтэй бодоогүй яг өөрөө мөнгөтэй болъё гэж бодож эхлүүлсэн бизнес урт хугацаанд ер нь явах чадамжгүй чадваргүй болдгоо гэдэг. Тэрнтэй адилхан хэрэглэгчдэд бид нар ямар зүйлийг өгч чадах нэг асуудал байгаа газар боломж байна гэдэг. Одооны такси үйлчилгээ чинь ингээ хүрэлцэхгүй байгаа шүү дээ такси минь. Тэгэхээр энэ асуудал байгаа юм чи өөр нэг боломж байж л байгаа гэдэг үгнээс яг ямар боломж байгаад байна гэдгийг судлаад судалгааны өсөлтөгчийн болон судалгаанууд явж байгаа. Бүх төрлийн судалгаанууд нөгөө суурь судалгааны дараагийн судалгаанууд яваад тэгснээр бид нар ингэж зах зээл дээр энэ төслийг танилцуулах нь хүмүүст илүү ойлгомжтой хүмүүс хэрглэж үзэх юм байна гэж харж байгаа. Тэгэл маркетингийн албач ингээл өдөр бүр нөгөө судалгаа хийгээл за яах вэ тэдний нүрэг за минутын үйлчлэгээнд хэд байх вэ гэхүүгээл ерөөсө бүх юунууд нь шууд өрсөлдөгчөөс тийм тооцооллуудыг бүгдийг хийн шууд өрсөлдөгч магадгүй километрийн тэдээр байхад бид нар ямар яг тэднийтэй адилхан байвал бид дөнгөж гарч ирж байгаа биднийг сонгох магадлан буураа явчихна. Тэгэхээр ерөөсө маркетинг алба ингэж ажиллаад за зах зээл дээр бид нар яг юу гэж таниулах юм. Тэгвэл за ийм ялгаралтай ийм зүйлүүдийг шингээе. Тэгвэл яг юу гэж гарч ирэх юм бид нар те. Тэгэл Монгол хамгийн анх 2023 оны 3 сарын 28-нд бид нар яг big launch хийж исэн. Тэгэхэд Улаанбаатар хотын нийт нөгөө биллборд, самбар дэлгэцүүд дээр яг нэг цагт яг аба аслаа гэдээ бид нар яг бүгдэн дээр нь зэрэг абагийн реклам нэвтрүүлэг явж эхэлж исэн. Тэгэл Монголын одоо сайт, телевиз одоо юу гэдэг те нэг маркетинг дээр нэг ийм бичигдээгүй хууль юм уу маркетингийнхний ярьдаг нэг зүйл гэдэг аахгүй. Ер нь шинэ төсөл танилцуулах зах зээл дээр нэвтрүүлэгч байгаа бол ер нь бүх зүйлээ бэлэн болгоод хаалгыг зохиол ор гэдэг байхгүй. Тийчээж бид нар нөгөө маркетингийн цаа нөгөө аюух зардал хэрэгдэж идэг. Тэгэхээр тарамдаад ингээд за өнөөдөр нэг юм ажиллаа хийчихье, маргааш нэг ингэчий, нөгөөдөр энийгээ цацчихъя гэвэл илүү ингээд нөгөө хүч тарамдаад зардлааш тарамдсан болчдөг. Тэгэхээр бүх зүйл яг нэг дор бүүм гэж
бэлтгэл ажлаа 100% хангаж байгаад эхлэх нь өөрөө зардалт болно, хэрэглэгчдэд хүрж байгаа мессеж нь илүү юм хүчтэй хүрдэг. Тэгэхээр энэ нэг юу болоод байгаа юм бол нэрэ гэдэг нэг сигналыг бас өгч чаддаг. Бүх суугаар явсан, баг бүх суугаар явсан тий. Тэгэхээр цаана шинэ прожектыг хүмүүс өрн бараг мэдчихэл байгаа. Юу н онлайн хувьд шинэ төсөл прожект зах зээл дээр нэвтрүүлэх байгаа бол чеклист гэж байдаг. За чеклист нь одоо доошоо одоо 1000 хожуулна, 2000 хожуулна, 3000 чеклист гэж болно. Түрүүний ярьдаг нөгөө бүх алба салбар нийцүүлэн бүх ажлууд ингээ бүгдийг бичнэ. Хойно бүгдийг нь чеклэн. Энэ бэлэн болснод магадгүй 100% байж тэрийг эхлэнэ гэдэг гээл ингээ бүгдийг чеклээд нийт энэ нийтээрээ дунджаараа 94 буюу түүнээс дээш үеийн гүйцэтгэл бэлтгэл ажил хангагдсан байж юу аливаа төслийг нээдэг. Тэгжээж түрүүний ярьж байгаа нөгөө зардал болно. Зах зээлд илүү хүчтэй сигналыг мессежийг хүргэж чаддаг гэж үздэг. Тэгэл бид нэр чеклистээ чеклээл хичнээн ч мянга байлаа да бүгдийг чеклээл. За бид бэлэн боллоо, та нар бэлэн үү гэл тэгэлэг нэлтэй хэлчихсэн. Тэр хооронд чинь нөгөө одоо жишээлбэл сайтуудтай уулзах, самбар туристтай уулзах гэсэн маш олон ажиллагаа тийм бүгдийг нь төлөвлөх. Тийм бүгдийг нь бүгднтэй тохирох. За энэ цагт яг ингэ шүү гэх тийм бүгдийг нь яг нэг цагт зэрэг эхлүүлнэ гэл тэр бүр дээр чинь тэгэл яг групп компани бас нөлөө энэ дэр айгу хэлтэй орсон тийм орчихсон. Тэгээд тэн дээр бас тэр үед яг ингээд зах зээл ингээ гараад ирсэн байсан. Тэгээд нөгөө талаас маркетер гэж байгаа хүмүүс нийгэмд юу болж ин тэрэн дээр амар сонор соргог байх хэрэгтэй юм шиг санагцаа. Тэгэхээр тэр үед чинь бас тухайн үед Монголын одоо Саксны лигт бас гадаад ингээд нэг том тоглогч ирж ирсэн шүү дээ. Dim Marcus Cousins гэдэг. Тэн дээр бас танах айл хэдийн ингээд очсон. Ингээд тэн дээр хүртэл ингээд орж ирсэн тийм. Энэ одоо жишээлбэл энэ байдлаа айгүй сонирхолтой. Жишээлбэл тэр хүмүүстэй холбох процесс нь яаж явсан бэ? Сонирхолтой санагдав. Яг ер нь нэтворкинг гэдэг шиг хизээ ирэх байгаа, яах чагаа гэдгийг бид нар бол ер нь бол харилцагч байгууллагууд нөгөө найз нөх танилын хүрээллээрээ урд нь мэдсэн байсан. Тийм тэрийг бараг сар марын өмнө, сар 2 сарын өмнө мэдсэн байсан. Бараг Монгол цацагдаагүй байхад нь мэдсэн байсан. Яг цацагдаагүй байхад нь ч гэхээр бас арай жоохон Монгол цацагдаагүй гэх нь яг Монголд нөгөө нэг 90 гэдгийг мэддэггүй байх. Тийм 90 гэдгийг массад мэддэгээс өмнө бид нар мэдсэн гэх юм уу? Тийм. Түүнээс ч Монгол тэр чинь яг мэдээлэл нь түгээ тэндээс нь мэдээ боловсруулагдаад цацж байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд орж ирсний дараа бид нар мэдээд ийшээ цацагтаас нь өмнө дундаас нь ингээд мэдээд за ийм байдлаар хамтарч ажиллая гэд дийлээ хийжсэн. Тийм. Апа ингээд айгүй хүчтэй ингээд зах зээл рүү ингээд ороод ирчлээ. За эхний юмнууд бол ингээд авианс шатны ингээд контент юмнууд ингээд бүгдийг хэлцмэлхцээр ингээд нэгэн зэрэг ингээд явдаа тийм. Одоо яг ингээд тэрний дараа Апагийн ингээд хэрэглэгчд ингээд нэмэгдүүлэх юм уу янз бүрийн компанид ажиллаад байгаа шүү дээ. Тиймэрхүү гоё яг ингээд борлуулалтыг хүсгэсэн гоё компанид ажиллаад тэгэл таваалцвал. Апа дээр ярих юм бол бидний хийжсэн судалгаагаар нэг такси өдөрт 6-аас 7 хүнд үйлчилж чаддаг гэдэг тийм судалгаа гаргаж ирсэн. Тэгэхээр тэрэн дээр бид нар хэрэглэгчтэйг илүү нөгөө платформоо татуулж, апаг татуулж үйлчлэгээ авал татчихж үйлчлэгээ авна. Тэгэхээр тэрэн дээр бид нар нэг хүнд нэг хэрэглэгчэд 10,000 төгрөгийн аялын эрхийг авах гэж байсан. Тэгээ 10,000 аппликейшнийг татаад аялын эрхээ аваад апаг дуудаад үйлчлүүлээрээ апа өөрөө илүү бид нар тэр UB Cabs яг илүү өөр болох гол бас жоохон шинэлэг зүйлийг шингээж л өгж л хэлсэн л да. Магадгүй манайх анх апа гарч ирж байхдаа нэг цэгээс нөгөө цэгт очихыг хүмүүс оруулахад хэдэн километр тэдэнд хүргэн гарах юм байна гэд урьдчлаа төлбөрөөр тооцоолдог апа гаргаж ирж байсан. UB Cabs яг тэрний дараагаар тийм болж исэн. Тэгэхээр хэрэглэгчдийг татахын тулд өөрөөсөө нөгөө л нэг тэднэрт яавал тэднэр дахин сонгох боломжтой вэ те бүтээгдэхүүнийг ер нь л хүн нэг хэрэглээд окей nice юм байна гэж бодож байгаа л дараагийн худалдаа авалт давтан худалдаа авалтыг ерөөсөө хэрэглэгчид өөрсдөө хийж яадаг. Тэгэхээр анхнаасаа их тийм давтан худалдаа авалт хийх үз бүтээгдэхүүнийг ер нь зах зээл дээр анх чанартай гаргаж явах хэрэгтэй. Одоо зарим апагаас хазаачлын нэг ярьчаад буцаад аваараа зарим бүтээгдэхүүнүүдийг харахад анх гарахтаа айгүй гоё чанартай одоо амт чанар бүх зүйл нь айгүй nice гарч ирээд хэрэглэгчтэй олж авчаад дараанаас нь магадгүй тэр үйлдвэрийн процесстэй ч юм уу ер нь за болчлоо гэж бодчихдог уу ер нь жоохон бүтээгдэхүүний чанар нь жоохон унаад эхэлдэг. Тийм гол за юу болж ийн яаж нээж ийн нөгөө чам ингээд бүтээгдэхүүн айгүй гоё явж исэн чи юу болж ийн гэдэг ингээд нөгөө бүтээгдэхүүний чанар ингэсэн гэдгийг зарим бүр ингээд яг анзаарахгүй ч яваад иж болно. Тэрэн дээр байнгын бүтээгдэхүүний чанар дээр анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр апа дээр бид нар яг анх зах зээл дээр ингээд нэвтрүүлчлээ. Би апа зах зээл дээр нэвтрээд нээлттэй хийснээс хойш нэг 2 сарын дараа
бараг яг ажлаа хүлээлгэж өгч байсан. Тэгэхээр тэрнээс хойш яг одоо яг ийм явж байгаа гэдэг ирээдүгэн дүгнээд одоо ингээд ярих гэхээр бас яг тийм арай жоохон мэдээлэлгүй 100% мэдээлэлгүй болохоор бас тийм байгаа дээ. Окей. Тэгвэл яг хуу Абагийн юм дээр яг ингээд дүгнээд хэлэхэд үргэлж ингээд шинэ төслийг судалгаа маш сайн байх хэрэгтэй тий. Тэгээ тэрний дараа бүтээгдэхүүн чухал. Тэгээ бүтээгт судалгаа сайнгийн боломж байгавал тэрэндээ тааруулаад бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй тий. Гэхдээ бүтээгдэхүүний нөгөө талдаа чанар жишээл лаба дээр ярих юм бол тэр аппликейшн гацдаггүй ч юм уу тий. Бусад бүтээгдэхүүнүүд дээр одоо ам чанартай ч юм уу тий. Хэрэглэхэд одоо удаан настай ч юм уу тэрэн зүйл дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд тэрний дараа яг зах зээл дээр байршуулахын тулд одоо ер нь бол хамгийн том зүйл нь яг бүх зүйлийг маш сайн төлөвлөж байгаад байж болох бүх сувгаар нэг зэрэг яг хүчтэйхэн зах зээл нэвтэрч орж ирвэл тэрнийг дагаад бас үр дүн нөгөө нэг цааш үр дүнгөө ч гэсэн эерэг байх магадлал. Эерэг байх магадлал өндөртэй гэсэн. За яг одоо жишээлбэл энийг хийгээд ингээд явандаа гэхгүй. Одоо нөгөө нэг контент боловсруулалт тэр нөгөө awareness, consideration, decision гэж шатнууд байдаг шатнууд. Яг тэрний хүрээнд ч юм уу магадгүй тэрний хүрээнд л явсан л байх л та заасан юмнууд тийм. Гэхдээ илүү яг анхан шатны тэр awareness өгөх тэр хэсгийн ажлууд маш хүчтэй байж иж зах зээл нэвтрэлт нь илүү. Тийм. Илүү хүн урд нь нэг аба гээд за тэр гээд нэг сонсцсон байхад дараа нь дахиад нөгөө илүү байнгын бүүм хийгээд чадахгүй шүү дээ тэр чинь тийм. Тэгэхээр араас нь зүгээр юм алгуур. Тийм. Бүүм бол ер нь нэг л байх хэвээр. Гол нь тэрнээс цаашаа тогтмол мэдээлэл хэрэглэгчдэд бид нар байгаа шүү, бид нар ингэж байгаа шүү, ингэж сайжирж байгаа шүү, бид нар байгаа шүү гэдгээрээс тогтмол сануулж явах хэрэгтэй тийм. Тогтмол биш нь л жоохон алдагдах юм бол тэгэл хүмүүс чинь сарнаа л өөр зүйл байгаа юм чинь өөр зүйл рүү хазаагаал алдаал тавьчин тийм. За Абагийн хувьд ийм яг энэний хүрээнд одоо яг бизнес эрхэлж байгаа залуус маркетингийн хувьд яах хэвээр тодорхой хэмжээнээс ингээд юу авсан байх гэж бодож байна. Одоо хэлэхэд танаа нөгөө нэг одоо Cosa Line-ыг гүйцэтгэх захирлаар та ингээд ажиллаа явж байгаа ш. Танах чинь байгууллагатай дараа жил болсон уу? Жил анх 2021 онд байгуулагдчихсан. Тийм. 2021 онд байгуулагдчихсан. Тэрнээс хойш яг 4 жилийн хугацаанд үйл ажиллагаа бүр нэг юм жигдрээд ийм яваагүй нэг юм хальт үйл ажиллагаагаа бүр алдагдуулчихгүй ингээл би өөрөө нөгөө ажил хийж байгаа. Дундуур нэг ингээл үйл ажиллагаагаа ингээл ажлын хажуугаар хийгээл явж исэн. Танах одоо яг маркетингийн зөвлөх үйлчлэгээ үзүүлэхээс гадна өөр бас ямар хөө үйлчлэгээ хэрэглээ явж байгаа. Бид нараар нэг шинээр нэг төсөл платформ бас хөгжүүлж байгаа. Технологийн төсөл хэрэгжүүлж байгаа. Одоо эхлээд хагас жил болоод явж байна хөгжүүлэлтэн дээрээ. Энийхээ хажуугаар нөгөө юу чаддаг, юу байна түүгээрээ дайл гэдэг шиг те. Би өөрөө яг нөгөө ингэж маркетингаар ажиллаж исэн туршлага дээрээ үндэслээд одооний би илүү ингээд өөрийгөө харахад илүү корп байгууллагуудад ажиллаад байсан билээ. За Tiso, Green, Tombog ч гэх юм ингээд. Тэгэхээр нөгөө жижиг дунд бизнесүүд ер нь маркетинг нь яаж яваад байна гэдгийг ер нь нэг жил гарангийн өмнөөс би харж ирсэн. Арай өөр. Тийм, арай өөр. Бүр арай биш, бүр шал өөр. Тийм, бүр шал өөр. Тэгэхээр бүр ингээд жижиг дунд бизнес эхлээд явж газрууд чинь маркетингийн газартай албатай болоод явхад хэцүү шүү дээ тий. Тэгэхээр маркетингт нийт нөгөө түрүүний ярьдаг маркетинг бизнес эхлэхээс л маркетинг яригддаг гэдэг онлын хувьд ер нь бол тийх байх ёстой. Гэтэл манай жижиг дунд бизнесүүд яг нөгөө үүсгэн байгуулагч нь магадгүй ресторан ажилладаг бол рестораны хоолоо сайн гаргая, үйлчлэгээ сайн үзүүлье. Тэгэл яг тухайн үед тэр нөгөө продакт дээр илүү зүгээр ингээд дотооддоо анхаарат идэг. Гэтэл нөгөө гадагшаа тэнд ирэх хүмүүсийг яаж бий болох вэ гэдэг дээрээ угаасаа л нээчүүл хүрээд ирнэ гэдэг ойлголттой ч магадгүй нээжж магадгүй. Гэтэ яг анхнаасаа маркетингаар төлөвлөлөөд явж байгаа газрууд зөндөө байгаа л та. Гэтэ масс нь бол тийхгүй за болчих واخ гэд ингээд яваад идэг алгуурлаад ингээд хараад идэг. Тэгэхээр миний зүгээс жижиг дунд бизнесүүд дээр яг маркетингийн алба шиг ингээд ажиллаад өгдөг те. Түрүүний ярьсанчлан зах зээлийн судалгааг ингээд тодорхой хэмжээнд бүр өргөн цар хүрээтэй биш ч гэсэн тодорхой хэмжээнд ингээд магадгүй нэг 100 хүнээс 1000 хүнээс хэрэглэгчийн судалгаа аваад те. Манай хэрэглэгчид юу хүсэж байна? Одоо бидний үйлчлэгээ болж ийн үгүй юу гэдгээр ингээд харчих хэвээр байна. Тэндээсээ яг үйлчлэгээ илүү сайжруулах хэрэгтэй байна уу? Магадгүй салбар нэхэд байна уу? Магадгүй бид нар ирэхэд цагийн ойрон болохгүй нүү гэдэг зүйлүүдээ мэдэж аваад
Тэгээд уг ингээд явбал бас арай одоогийн байгаагаас арай өөр байх боломж бас орлого нь нөгөө өсөх одоо бол тийм байгаагаас илүү өсөх боломж бол байгаа юм байна. Гэтэ тэд нар маань ингээд хүний нөөц гээд боломжгүй байгаа. Тэгэхээр тэднэрт илүү хүрчүүлчлээ. Нөгөө юу байна түгээрээ дайл гэж дөрөвний ярьсанчлан манай прожектын хажуугаар платформыг хөгжүүлэлт явж явах дундуур бид нар яг маркетингийн алба үүсгээд одоо нэг 5 6 байгууллага яг маркетинг дээр ажиллаж байгаа. Жижиг дунд бизнесээ. Тэд нар байна яг түрүүний ярьсанчлан бид нар зах зээлийн судалгаанаас яг л нэг зах зээлийнхаа нөгөө үндсэн суурь зарчмаараа жижиг дунд бизнесүүд дээр ингээд ажиллаад явж байгаа. Маркетинг дээр ер нь зардал гарахгүйгээр маркетинг одоо мэдээлэлээ түгээхүүл ер нь бараг л боломжгүй тодорхой хэмжээний зардлууд гарч иж нөгөө маркетинг чинь хүмүүст хэрэглэгчдэд хүрж идэг. Тэгэхээр тэр зүйлийг бид жижиг дунд бизнесүүдэд яг ингээд хамтраал маркетингийн алба шиг нь яг үйлчлэгийг манай байгууллага үзүүлээд байна. Яг гадуур бол яг маркетингийн зөвлөх үйлчлэг үзүүлж байгаа мэдээ зөндөө агентлагууд газар байгаа шүү дээ. Нөгөө би дараагийн нэг асуучихсан асуулт яг ийм байгууллагуудын хувьд одоо асуудлууд юу вэ гэх чийсэн. Таны хувьд бол сая бол хариулчлаа өнөөдөр нэг маркетинг гэдгээ хаяад яг тэр бүтээгдэхүүнүүдийг анхаараа явж байгаа гэдэг талууд байна шүү дээ. Тэнгүүт яг танах ингээд үйлчлэг үзүүл явж байгаа бусад газруудаас ингээд ялгарх одоо нэг бас зүйл байгаа шүү дээ. Тэрийг нь та одоо яг юу гэж бидний хувьд ялгарлан гэх юм бол яг одоо явж байгаа маркетингийн агентлагийн гүдийн хувьд бол илүү юм багц гаргацсан яг ийм багцыг тэдэнд өргөөр гээд илүү үнэлгээжүүлсэн явж байгаа. Яг энэ бол ингээд явна те. Энэ зах зээл энэ хүмүүс ингээд ажиллаа хийгээ явж байна. Гэтэл би яг тэднэртэй адилхан ингээд явал яг болно. Тэгтээ нөгөө түрүүний ярьдагчлан ялгаралтай байх хэрэгтэй гэдэг дээр үндэслээд бид нар одоо байгууллагуудад төрүүлж үнийн саналаа ерөөсөө явуулдаггүй. Тухайн бизнесээ илүү судлаад нэг юм 5-7 хоногийн хугацаанд манай багийнхан судалтыг өрсөлдөгч нар нь юу байна? Олон улсад ер нь энэ төрлийн бизнес яаж явд юм байна? Дотоодын зах зээл дээр за одоо Монголд явж байгаа бизнесүүд яг юуг нь илүү ингээд үйлгээд давуу тал болгоод яваад байна. Бид нар танай байгууллага яг юун дээр нь илүү ялгарч гарчруул боломж байна гэдээ бүгдийг нь судлаад тэгсний дараанаас магадгүй тухайн байгуулагч урд нь бол маркетинг хийгээд борлуулалт өсгөхөр ажлууд тодорхой хэмжээнд хийгдэж явж байсан ч газрууд байгаа. Тэгэхээр тэрэн дээр нэмээд магадгүй сайжруулад магадгүй тэрнийг дагаад явах зүйлүүд байгаа. Тэгэхээр яг юу хийх вэ гэдгээ эхэлж тухайн байгууллагатай анализ хийгээд гаргаж ирээд тэрэн дээрээ бид нар хариуцаж хийх зүйлээ тодорхой болгочоод тэрэн дээрээ үнэлгээгээ гаргаж байгууллагуудад өгж байгаа. Тэгэхээр зарим байгууллагуудын хувьд магадгүй сошиал дижитал маркетинг за пэйж хөтлөгч гэдэг юм уу зүгээр анхан шатны тийм зүйлүүдийг хийх шаардлагагүй бизнесүүд ч байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр магадгүй дан ивент арга хэмжээ зохион байгуулдаг тэгжээж борлуулалт нь орж ирдэг байгууллагууд байвал бид нар яг тэр ивент арга хэмжээг нь зохион байгуулад хэрэглэгчтэй нь уулзуулад одоо магадгүй харилцагчтай нь уулзуулад гэдэг юм уу яг тэр чиглэлийн үйл ажиллагааг яг нөгөө хэрэгтэй зүйлийг нь хийж өгж байгаа гэдгээрээ нэг арай жоохон онцлогтой болов гэж хараад байна. Жишээлбэл яг хүнээр яах юм бол хүн эмдэгт очиод эмч одоо наач яг бөөрл юм байна. За энийг уу гэхээс илүү те. Яг бүл нэлийн нарийн одоо судалгаа хийгээд шинжилгээг хийгээд за танах дээр бол одоо бусад байгууллагууд ингээ багц ингээ санал болгочоо тэрэн дотор янз бүрийн юмнууд байгаа. Танах бас судалгаа хийгээд оншийг нь тодорхойлоо те. Оншилт. Оншлоод за танад бол яг л энэ бол хэрэггүй юм байна. Яг энэ хэрэгтэй юм байна. Тийм. Энэ одоо маркетингийн тодорхой хэмжээний алхмууд хийх юм бол танай одоо борлуулалт тодорхой өөр нэмэгдэх магадaltaй юм байна. Тэгэхээр танахт бол энэ дээрээ гээд эхлээд оншийг нь тодорхойлоод тгээ саналаа тавиад тгээ тэрэн дээр нь хилцээр хийгээд ингэ. Тийм. Тэгээд хилцээр. Тийм. Энэ айгүй гоё тийм мэдээлэл. Тэгж явж байгаа. Тэгэхээр байгууллагуудаас бас нэг тэр чинь магадгүй бид нар оншийн тогтоогоод санал бол үнний санал болголоо тий. Үнний санал болгоход зарим байгууллага татгалзаж болно. Асуудалгүй. Бид нар харин үннээсээ өмнө нөгөө зах зээлийн судлаад ер нь бол ийм байна гэдэг нэг юм оншийг нь тогтоогоод тэгээд өгчөж байгаа. Тий. Тэгээд яг тэр чинь яг нөгөө тухайн байгууллагууд магадгүй ихэнх нь нөгөө жижиг аж ахуйн гэж бодол маркетинг гэдгийг нэг сайн мэдгүй байгаа шүү дээ. Тэдний хувьд бол тэднэрч ашигтай танарч ашигтай. Тийм илүү нөгөө вин болчих чадчихна бол гэж хараад байгаа. За одоо нэг сэдв бол энэтэй холбогдуулаад ярихгүй одоо ингэ өргөж чадахгүй. Тэр бол сүүлийн үед нөгөө AI. За тэгээ автоматжуулалт энэ төр ингээл орж байгаа. Танай байгууллагын одоо жишээлбэл дэлхийн нийтээр нэг тийм юмтай болчихлоо. Шинэ гарч ирэл тодорхой хэмжээ ажлын байрнууд те. Тодорхой ихнээс алга болох юм байна гэл те. Танай байгууллагууд яг энэ чиглэлээр яг байгууллагын дотоод процесс дээр танай маркетинг менежер ч юм ингээд ажиллаад
яг ингээ ажлын нөгөө нэг үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа ямар зүйлүүд байна процессын хувьд тэрийг хуваалцаж болох уу? Гоё асуулт байна. Бүр ярмаар санагдаад байна. AI-ийг манайх ашиглаж хэлж байгаа. Одоо харилцаж байгаа, хамтарж байгаа 5 байгууллагаас 2 нь ер нь бол AI-ийг бид нар эхлүүлсэн явж байгаа. Одоо чи ер нь AI хөгжснөөр яг Бямба яриад байна уу? Эсвэл зүгээр Бямбагийн зургийг оруулаад өөр юм яриулаад ялгахад айгүй хэцүү болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг нэг талаараа альва зүйл бүх зүйл ингээд давуу сул талтай байдаг тий. Тэгэхээр дэлхийд даяараа л ингэж AI гэж явж байгаа бид нараас тэрэндээс уцрахыг хүсээгүй. Яг хамтарч ажиллаж байгаа байгууллагууд дээрээ өөр ингэсэн нэг юм нүүрс царай амбассадрыг бий болгоод AI-аар бий болгоод яг тэр амбассадр нь бүх зүйлээ тухайн брендийг бүр ингээд яг ингэдэг тэгдэг бүх заавар зөвлөгөө тэр брендийг илэрхийлсэн бүх нүүрс царай нь болоод явж байгаа. Тэгэхээр AI-ийг бид нар ер нь Монголдо яг хөө тэгж мөрөөдөж байгаа. Гэхдээ биднээс илүү хийгээ явж байгаа том байгууллагууд бас байгаах. Тэгэхээр бидний хувьд илүү ийм AI суурьтай бид нар өөрөө нөгөө платформ хөгжүүлж байгаа гэж ярьжсэн. Тэр платформ дээр ч гэсэн илүү ийм AI-ийг илүү ашигласан ийм прожект болъё гэж уг нь зориод байгаа. Тэгээ одоо харилцагч байгууллагууд дээр ингээд явхад илүү магадгүй бод чадварлалт нэг хамтарж байгаа байгууллагуудаа бүгдэнд нь AI оруулмаар байгаа ашиглаж контент бүтээмээр байгаа. Гэхдээ зарим байгууллагуудын хувьд яг одоохондоо шаардлагагүй байна. Тийм шаардлагагүй газрууд байгаа. Тэгэхээр ер нь илүү энийг сайжруулад AI-ийг бүр ингээд дараагийн түвшинд нь Монголд ер нь бүр тийм түрний ярьсанчлан мөрөөдөл гэдэг шиг мөрөөдөл байдлаар бүр ингээд дараагийн түвшинд нь ашигладаг гаргах тийм төлөвлөгөөтэйгээр бид нар ер нь ажиллаад байгаа. Манай багийнхан ч гэсэн нэлээ нөгөө хил за сүрчин хийх чадвар тал дээр илүү ажиллаж байгаа. Яг AI бол яг тийм тэнгуут яг автоматжуулалтын танах угаасаа л байгаа чатботоос эхэлдэг. Зарим бүр бүх одоо байгууллагын бүх мэдээллийг оруулаад тэрэн дээр нь AI цаана ажиллаад хүмүүсийн асуултанд яг тоошин real time шууд ингэ хариулж явчихдаг. Тиймэрхүү юмуд бол мэдээж байж байгаа. Тэр бол байгаа. Эхнээс нь яг туршиж үзээл зарим дээр нь гүн байна ингэх хэвээр байна. Гэхдээ зарим автоматжуулалт зарим бизнес дээр зарим компани дээр тохирохгүй одоогор нөгөө хэрэглэгчд нөгөө зорилттой хэрэглэгчд гэдэг нөгөө талд нэг хэрэглэх хүмүүс байгаа шүү дээ. Бидний мэдээлэл хүргэх гэдэг юм зарах гээд байгаа зорилттой хэрэглэгчид маань AI нэг шаардлагатай биш байж болно. Зарим компани, зарим бүтээгдэхүүнүүдийн хувьд тийм. Тэрнтэй нь уялдуулаад бид нэр AI-ыг ашиглаад явж байгаа автоматжуулалтыг бас яг түрүүний хэлсэнчлэн чатбот дээр бас ашиглаад яваад эхэлж байгаа. Та нөгөө нэг сая брэнд одоо зарим ажиллагаа газруудаа нөгөө нэг AI одоо төгс гэх юм аа эйжент л гэж ойлгох тийм өмнөөс ингээд юм тайлбарлан ингээд явдаг гэсэн үг шүү дээ. Яг ингэхээр яг сонирхолтой санагч яг ингээд одоо нэг байгууллага өмнөөс AI эйжент үүсгээд тэр ингээд мэдээлэл өгөөд ингээд биелэн ингээд 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 явахлаар нөгөө талдаа яг байгууллага харилцагч хоёрын хооронд ихтгэлцэл гэдэг юм байгаа шүү дээ. Энэ дээр нэг тодорхой хэмжээний сөрөг зүйл гарч ирдэг гэж ер нь та боддгоо. Яг мэдээж хуучин харилцагчд бол окей гэдэг байх те. Яг шинээр одоо харилцагч одоо бий болохын тулд энэ дээр тийм сөрөг тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа гэж таардаг. Нөгөө нэг нөлөөл байхгүй гэж үзэж байж магадгүй. Гэхдээ бас нөгөө бүхэл зүйл давуу сул талтай гэдэг шиг тэгэл бид нар давуу сул тал үүсч юм байна. За болиё гэж хошоо суугаад ивэл цаг үетэйг хөл нийлүүлж алхаж чадахгүй тий. Тэгэхээр аливаа зүйлийг өрн туршаад хийгээд үзээд багада 3 сар хийж үзээд тий. Магадгүй эсрэгээрээ нөгөө танил байдал нь багасаа юу гэдэг борлуулалт нь багасаад ч юм уу ингээд нөгөө талд сөрөг нөлөө үзүүлээд эхлүүл зүгээр бид нар тэрийг шууд болсон дээр тий туршаад туршиж үзэх үр дүнгээ хэмжиж үзээ тэгээд болж гин үү болохгүй байх уу цаашаа явах уу эсвэл зогсох уу гэдэг шийдвэрээ гаргана. Одоогоор бол бид нар яг туршаал бүгдийг нь явж илээ тий. Ер нь зогсъё гэж бодсон сул тал үүсээд гинөө гэж бодож байгаа тийм одоогоор л байхгүй байгаа тийм. Яг ганц нэг зүйл дээр яг харагдаж байгаа. Гэхдээ явандаа нөгөө маркетингч 1 сар хийгээл шүүд болоод тэгээл за маркетинг хийчлээ болчлоо гэж ойлгодог зүйл биш шүү дээ. Тэгэхээр багада 3 сарын дараанаас л тэр тодорхой болж эхлэх баг. Тодорхой болж эхэлж. Тийм. За яг энэтэй холбоотой сүүлийн асуулт. Одоо нөгөө та ингээд үйлчлэг үзүүлэлт ингээд явж байгаа. Яг ингээд бусад одоо жижиг аж ахуйн нэгж байгаа шүү дээ. Одоо боловсрол хүмүүс ямар салбарт үү? Жижиг маркетингийн яг тодорхой алба байхгүй те. Яг маркетинг гэдэг зах зээл дээр маркетингаж бас тодорхой хэмжээнд ойлгохгүй ч юм уу те. Тухайн хүмүүс жижиг байгууллага зориулаад яг нэг ийм хідэн зүйл дээр ингээ анхаарч байгаа маркетингийн үед те. Тэгээд нэг ийм нэг
одоо үйлдэлүүд ингээд хийчихээ. За тэгвэл одоо та одоо тэр хон жижиг байгууллагуудын хувьд бас тодорхой хэмжээний ингээд нөлөөлөл үзүүлээд ингээд явах боломжтой юм гэсэн зөвлөгөө байвал. Окей. Хамгийн ихний ээлжинд за Монголд ер нь одоо ингээд харахад сошиал медиа, дижитал маркетинг тий сошиал медиа илүү ингээд хөгжсөн. Хамгийн зардал багтаагаар компанийнхаа мэдээллийг хурдан хугацаанд түгээж болох сууг бол ерөөсөө Facebook, Instagram, TikTok ч гэдэг юм тий байж тээ. Тэгэхээр альва хэрэглэгч ер нь тухайн байгууллагын пэйж рүү ороод мэдээлэл авахдаа хамгийн ихний харах зүйл нь ерөөсөө нөгөө түрүүний ярьсанчлан брендингийг л хайж идэг. Яг ийм сэтгэлд хүрсэн магадгүй наандаж ийм логоноос нь яг магадгүй контентууд нь тусдаас ингээд шал өөр зүйлтэй магадгүй нэг фрейм зангидагдсан байдаг ч юм уу. Магадгүй description нь илүү юм ойлгомжтой айгүй гоёор бүх мэдээл хүмүүс ч нөгөө дээр нь үн бичсэн байхад доор нь хідвэгээд асуудаг шүү дээ. Хэрэглэгч нар нөгөө анхаарал төвлөрөл ер нь дэлхийд даяар суларсан байгаад байгаа цаг үед бүхэл мэдээллийг айгүй системтэйгээр өгөх ёстой. Тэгэхээр ороод Facebook руу ороод харахад ер нь юм системтэй мэдээлэлүүд байж ах хэвээр. За хамгийн ихний ээлжинд бид нар юу зарах гээд байгаа лээ те юу санал болгох гээд байгаа лээ тэрэн дээрээ дөрүүлээд бид нар за ийм үйлчлэгээ за магадгүй амралтын газар гэж бодъё те тухайн амралтын газар Улаанбаатар хотоос хэдэн километрийн очиход ямар үйлчлэгээ үзүүлдэг гэрүүд нь ямар үнэтэй хоол нь ямар хоолнуудын те гардын магадгүй веган хоол гард юм уу гэдэг ч юм уу ингээд мэдээлүүдээ ерөөсөө өгч байгаа бүх мэдээлэлээ хүмүүст хүргэе гэж бодож байгаа бүх мэдээлэлээ бүгдийг ерөөсөө листлчих гэж би хэлнэ. Тэр нь дотроосоо хамгийн ихний ээлжинд юу өгөх үү гэдгээ сонгож аваад тэгээд ерөөсөө нөгөө сошиал медиа байнгын юм амьд байлгах хэрэгтэй байхгүй амьд байлгаж иж манайх байгаа шүү гэдэг зүйлээ байнгын ингэж харуулж байна. Буст хийгээл яг хөө спонсорлол ингээл амар олон хүнд нэг дор хүрхчээ 7 хоног 10 хоног юу ч хийхгүй байгууллагууд байгаад идэг. Битээ тэгээч гэж миний хувьд хэлнэ. Ерөөсөө тогтмол өдөр бүр ядаж стори нэг юм уу хоёр стори оруулчих тэр өрөөсөө тийм цаг зав нөх авахгүй тийм авахгүй. Тэгэхээр тогтмол ядаж сошиал хөтлөөд яваад тийм хөтлөөд яваад тэгээ хөтлж явах нь дотроо нөгөө нэг юм яаж хөтлөх вэ? Агуулгын хувьд нэг юм өмнө урд нь орсон мэдээллээс дараагийнх нь нэг юм уялдаата нэг утасны үзүүрээс ингээл хөөл цаашаа утас хүрдэг штэ тэр шиг юм мэдээлэл нь доороос дээшээ ингээл бүгд юм тодорхой уялдсан мэдээллийг л өгөөд юмраа байхгүй юу ядаж тэгээд тэгж уялдуулж мэдээлэлээ өгөөд за хүн ирлээ те хэрэглэгчд ирлээ бүтээгдэхүүн бол бүтээгдэхүүн гэж худалдаж авлаа бүтээгдэхүүн чинь чанартай байх хэвээр ам чанараа алдахгүй байх хэвээр за үйлчлэгээний байгууллага бол мэдээлэл аваад очиход танаа үйлчлэгээний стандарт гэдэг зүйл чинь маш сайн байх хэвээр мэдээлэл авал айгүй гоё өдөр бүр юм оруулаад идэг очсон чинь за кола захирлыг гэж захиалсан чинь тийм пепси авчираад пепси хийгээд ирлээ за уучлаарай гэдэг ч юм нэг юм тийм зүйлээс л хэрэглэгчээ алдах зүйл нь гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө системтэй мэдээлэл өгөөд тэрний араас сошиалаа сайн хөтлөөд тогтмол тогтмол сайн хөтлөөд нөгөөдөлтөө бүтээгдэхүүнийхээ амт чанар стандарт үйлчлэгийн дээрээ сайн анхаарч зүгээр ингээд хамгийн зардал багтай мэдээллийг хүргэж болох үс зүйл гэвэл энэ тэрнээс цаашлаад за нөгөө түрүүний ярьсанчлан судалгаа энтер гэдэг ингээд хийгээд явах юм бол бүр сайн. Тэгэх юм бол бүр илүү яг ямар хүмүүс рүү бид нар чиглэх гээд байна гэдгээч яг өөрсдийнхээ анх бодож ирсэнс өөр байхыг ч үүсэхгүй шүү дээ. Тэр зорилтод хэрэглэгч гэдэг зүйлийг нэрээр ашиглуулсан байна. Зорилтод хэрэглэгч чинь хин юм магадгүй чи нөгөө бүх насны хүнд зориулсан бүтээгдэхүүн гэж хаанч байхгүй ер нь хаанч байхгүй гэж үздэг. Тэгэхээр танаа бүтээгдэхүүн чинь магадгүй 20-30 насны хүнд зориулсан юм уу 30-аас 40 насны хүмүүст зориулаад байгаа юм уу магадгүй өндөр настай хүмүүст те 50 нэмэх хүмүүст зориулаад байгаа юм уу гэдгээ тодорхой олгоод яг тэр хүмүүст үзэх боломж магадгүй тэр хүмүүс юу үздэг те сонирхолтой судлах хэрэгтэй байхгүй юу те тэр өдөр бүр манай бүтээгдэхүүн юм шүү манай бүтээгдэхүүн манай ийм үйлчлэгээ үзүүлдэг гэд өөрсдөө би гэдэж бас болохгүй тэрэн донд нь магадгүй юм мэдлэг мэдээлэл тэр салбартай холбоотой мэдлэг мэдээлэл өснө зүйлсийг бас ингэ шингээж оруулж өгвөл илүү л солонгороод гоё сонирхолтой бас юм үзүүштэй байна. Тэгэхээр чинь яг хөө дүнээл хэлэхээр хамгийн сүүлд та хэлснээр тэр хэрэглэгч гэдэг зүйлийг эхлээ ойлгох хэрэгтэй юм байна шүү дээ жишээлбэл. За манайх бол боловсролын байгууллага жишээлбэл манайх 18-аас 35 насны. 18-аас тодорхойлчлаа тий. За тэнгүүд
тэрний дараа хэрэглэгч ойлгохын тулд энэ насны хүмүүс яг ямар зан чанартай хүмүүс байгаад байгаа гэдгийг судлах юм байна шүү дээ. Энэ хүмүүс юунд сонирхолтой байдаг гэдэг нь үндэслээд бид нэр тэнд таарсан одоо сошиал хөтлөх хэрэгтэй, тэрэнд таарсан контент хийж явуулах хэрэгтэй. Иймэрхүү зүйлээр ерөнхийдөө анхаарал шатанд анхаарчих юм бол тодорхой хэмжээнд одоо нөгөө талтай нөгөө орлого бизнесийн хүсэл дэвшилтэнд нөлөөлнө гэж үзэж шүү дээ. Тэгж ойлгож байгаа зүг үү? Яг хамгийн нөгөө зардал багтай тий тэгж мэдээлэл хүргээд тэгин гут үйлчлэгээний байгууллага дээр ингээд очиход меню орчин гэдэл аюу олон зүйл яг цаана байгаа л да. Үйлчлэгээ үзүүлж байгаа хүн наанд жил аюу гоё юм юниформтой тий дүрм товцтой илүү нэг ийм хүн гарч ирэл үйлчлүүлэхэд хүмүүс чинь хэрэглэгчид амар дуртай байхгүй тий. За тэгэл бүтээгдэхүүн борлуулалтын байгууллага байлаа гэж бодоход бүтээгдэхүүнээ аюу санаар хүмүүс тайлбарладаг нөгөө магадгүй дундын зуршлагч нар дамжаад хэрэглэгчдэд хүрж байгаа бол тэр бүтээгдэхүүн чинь лангуун дээрээс өөрийгөө бий гэдэг ингээд сурталчилж байгаа орилж явах хэрэгтэй байхгүй юу? Тэхийн тулд наандаж ийм танилцуулга доор нь мэдээллийг нь бичсэн тий магадгүй воблер байдаг ч юм уу стенд байдаг ч юм уу постн байдаг ч юм уу тий хажууд нь тийм мэдээллүүдийг аюу сайн ядаж ингээд байршуулад өгчвөл бүр наадзах юм тий. Тэгэхэд хүмүүс ийм юм байна гэд ингээд ядаж аваад тушаад нэг аваад уугаад үцгэд амттай идээд үцгэд амт чанартай гоё байх юм бол дараагийн удаа хүссэн хүсээгүй тэрийг хүмүүс хэрэглэгчид өөрсдөө ингээд аваад явчих واخхой юу. Тэгэхээр бүтээгдэхүүний чанар дээрээ анхаарал нэг тийм жижиг тэгтээ нөгөө маркетингийн хүмүүс яг энийг нөгөө байх л ёстой зүйл гэж бодоод идэг боловч нөгөө талдаа яг маркетингийн албагууд шинээр эхэлж байгаа бизнесүүд энийг жоохон ингээд орхиулах гаддаг. Тийм. Тэгэхээр аль болох тэрэн дээр маркетингийн салбарт ажиллаж исэн хүнээс урд нь бараа бүтээгдэхүүн гаргаад ийм бизнес хийгээд үзсэн туршлагатай хүмүүсээс бас ингээд зөвлөгөө аваад явбал бас илүү цаг хугацаа олж байгаа. Үрдүттэй байна. Угсаа туршлагатай хүнээс зөвлөгөө аваад тийг явах яалчгүй цаг хугацаа хэмдэг. Тийм, айгүй хэмдэг байхгүй юу? Тийм. Ямар үг байдаг вүлээ? Руусан зэцнээс явсан тэнийг дэргэдэг шүү дээ. Тэгдэг үлээ. Яг тиймэрхүү нэг утга ойролцоо байж болох юм байна тийм. За баярлалаа. Хоёлаа ямар ч гэсэн маркетингтэй холбоотой тэрэн дээр үндэслээ таны бас гоё ингээд хийжсэн төслүүдтэй оёж холбоо тэрэн дээр ингээд ойлголтод өглөө гэж бодож байна. За тэгээд манай дараагийн бас тодорхой нэгний зорилго бол бид нар мэдээж тодорхой хэмжээний мэргэжил таниулах гэдэг. Та болохоор яг бизнес удирдлага чиглэлээр магистр юу бакалавр магистр хамгаалсан тийм. Тэгэхээр яг бизнес удирдлага гэдэг чиглэлээр ер нь бол сүүлийн үед залуучууд их суралцж байгаа. Төгсөөд танаа гар дамжуулаад гадагшаас. Тэгэхээр бизнес удирдлагаас сураад юу болох юм бэ гэдэг асуултууд маш их ирдэг. Яг бизнес удирдлага гэдэг энэ бизнес удирдлага нь өөрөө амар секси мэргэжил зах зээл дээр маш олон тийм шинээр төгсөж байгаа залуучуудын үед яг энэгээр сурвал амар гоё юм гэж боддог мэргэжил юм байлээ л хүсэмжит мэргэжлээ. Тэнгүүт эцэгчүүд нөгөө талд яг юу болох вэ? Яах юм бэ? Үдүүтэй юу гэдэг асуулт байдаг. Тэгэхээр би яг энэ чиглэлээр төгсөөд ингээд бас амжилттай ингээд ажиллаа туршлага хэмжүүлсэн хүнээс асуумаар байна. Бизнесийн удирдлага мэргэжил яг ямар мэргэжил юм бэ? Төгсөөд ажиллах боломжууд юу байд юм бэ? Тэ? Тодорхой хэмжээний юмнууд дээр та үндэслээ. Окей. Би өөрөө яг бизнесийн удирдлагаар төгсөөд, бакалавра төгсөөд, магистр бас яг бизнесийн удирдлагаар төгсөж исэн. Тэгчээд ингээд 10 хэдэн жил нэг яваараа чиглэлээ бариад ингээд яваад байгаа хгүй ажиллаад. Тэгэхээр бизнесийн удирдлага чинь миний яриа анх хоёлаа ярьж эхлэхэд би бас нэг хальт дурдад өнгөрсөн. Тэгэхээр бизнесийн удирдлага өөрөө дотроо хүний нөөц, маркетинг, за санхүү тий бүх төрлийн мэргэжлэр ингээ хөрөөд ажиллах боломжтой айгүй бүгдийг нь заадаг тий. Заадаг тий. Ханшдны ухтуунуудын бүгдийн ер нь заадаг байхгүй. Бизнесийн удирдлагаар сурч төгссөөд тухайн анхны ажлын гараа чинь чамд ингээд айгүй таалагдах юм бол өрөөсөө л тэрнлөө ингээд цаашаа явцдаг. Тэр нь маркетингаар байгаад аз болж гэдэг шиг би яг маркетингаар ороод тэгээд өнөөдөр хүртэл 10 хэдэн жил маркетингаар яваад байгаа болохоор миний өөрийн туршлага дээр үндэслээд эхлэхэд миний эргэн тойрны хүрээлэлч гэсэн бизнес удирдлагаар төгсөөд одоо нэгтлэн хийж байгаа хүмүүс байгаа, эдийн засгч хийж байгаа хүмүүс байгаа, ингээ маркетингаар явж байгаа ажиллаж байгаа хүмүүс байна, санхүүчид байгаа, тийм хүний нөөцөөр ажиллаж байгаа ч хүмүүс байгаа байхгүй юу? Тэр хөрөх боломжтой давуу талтай мэргэжил. Та зүгээр сургаад ирснийхэн дараа хүүхд чинь анда 4 жилийн мэргэжлэр суралцаад ирэхэд өөрөө за би нэг тийм хүн болъё, ер нь нэг өөрийгөө ингээ жоохон таньж мэдээд ерэн тэрнтэйгээ уялдуулаад яг өөрийнхөө зан төлөвт төгссөн ажилдаа ороод явчих юм бол цаашаа ингээд аюу гой хөрөд ингээд хөгжөөд явцдаг. Нөгөө талтай нөгөө нэг анханасаа буруу мэргэжил сонгоод
цаг хугацаа алдах эрсдлийг тодорхой хэмжээнд багасгаж байгаа юм байна. Ягаад тэгэхээр бизнес удирдлагаа сурахаар чинь санхүү, нэгтлэн бодох, маркетинг гэдэг бүх салбар руу хөрөвдөг. Тэгэхээр таны хэлдгээр суралцах хугацаанд хүн өөрийгөө таньж мэдээд тэгээд төгснөхийн дараа ажлын хэлэн хүргээд ажиллах боломжтой гэдэг нь их даваа талтай. Тэр нь тийм. Энэ аюу гой хариулт байна. За яг тийм байна тий. За тэгвэл бизнес удирдлагын юм тэр дундаа маркетер та 12 жилийн хугацаанд ингээд туршлага баримтлал ингээд явж байгаа. Яг маркетер, маркетинг чиглэлээр ажиллах гэдэг хүүхдүүд байгаа шүү дээ. Энэ хүүхдүүд яг одоогийн нөхцөл байдалд ямар чадвар сурцсан байвал давуу тал болж юм. Нөгөө талдаа ер нь ямар хуу төрлийн хүмүүс маркетер болох боломжтой. Ер нь болвол зүгээр вэ гэж боддог бай. Ерөөсөө л шин санаа, сонирхол зан чанартай бол ер нь маркетер болоход нэг тийм алцахгүй бусад зүйл нь ингээд угаасаа андаа онлайн түвшинд угаасаа компани дотор ороод ерөөсөө чи юу хийх вэ биш ингээд ерөөсөө буцалж ийн ажлууд тэгэхээр маркетингийнхан компаниа төлөөлж бизнес уулзалтыг хариуцлагатайгаар хийгээд урт хугацааны хамтын ажиллагаач компанид авчрах тийм хүншүүл гэж хэлбэр. Сониуч байх хэрэгтэй. Нөгөө талдаа сониуч гэдэг чинь бол янз бүрийн туршаал үзээ судлаа явуулж гэсэн үг шүү дээ. Тэрэн дээр үндэслээд шинийг санаачилдаг тийм байна биш. Тийм. Магадгүй Монголд байхгүй зүйл ингэжүүл бүр ингээ галзуу санаанаас гоё юм гарч ирдэг байхгүй юу. Зүгээр ингээд маазраад сууж яхад айгуу гоё санаанууд гарч ирдэг байхгүй юу тий. Сайн маркетер болоход харилцааны чадвар бас нэлээд том нөлөө үзүүлдэг баг тий. Харилцаа бол шаардлагатай. Угаасаа шаардлагатай хэсэлүүд тэр угаасаа маркетингаар ажиллаж байгаа хүнд харилцахгүй сууй гэх нөхцөл боломж өдөр цаг мөч байхгүй. Тэр угаасаа аанда чи суралцаад явна. Ажилд орсон өдрөөсөө л тэрийг суралцсан. За ийм зан чанартай хүнхийдээ байж нөгөө талдаа тодорхой хэмжээний нэг ийм чадвартай бол чамайг маркетингийн менежер эсвэл маркетингийн мэрэгчлэн гэж байдаг байна. Мэрэгчлэн байна. Менежерийн доотлолтой. Тийм, мэрэгчлэн менежер. Ийм одоо позишнд ингээд авах боломж чинь нэмэгднэ гэвэл яг юу сурцсан байвал зүгээр вэ? Яг уу их сургуульд 4 жил угаасаа бакалавр төгсөөд оюутнууд ирж байгаа. Тэр хугацаанд бол үндсэн нөгөө онлайн мэдлэгүүдийг бол угаасаа бүгд авчиж байгаа. Угаасаа л бүх оюутнууд ажлын байран дээр гарч ирээд хаанаас эхлэхээ угаасаа мэдэхгүй. Тэгэхээр чиглүүлэгч нь бүх зүйлийг ингээд андаа хэлээд чиглүүлээд явдаг. Сүүлийн үед илүү хурдтай байж иж маркетинг дээр бас илүү сайн маркетер лидер болох боломжтой болов гэж харж байгаа. Тийм хурдтай илүү юм авахалжтай одоо юу гэдэг маргааш нэг яаралтай нэг ажил эксподод орохоор боллоо шүү дээ. Өнөөдөр жишээ маргааш шийдвэр нь гарлаа гэж тийм ажлууд угаасаа байдаг байхгүй юу? Бүх зүйл ингээл төлөвлөгдөөл ингээл явж идэггүйгөө бас үгүй. Тэгэхээр илүү хурдтай маневр хийдэг ийм хурдан момент дээр шийдвэр гаргадаг чадварууд бас ингээ маркетингийн менежерүүд байх шаардлагатай. Яг нь сүүлийн үед жинзин нар дээр ингээл хүмүүс амар зөрчилдөд байгаа шүү дээ. Жинзин нар ийм байна, тийм байна, миллениал үеийнхэн ийм байна гэл ингээд жоохон зөрчилдөөнүүд үсэл байгаа. Гэхдээ жинзин нарт миний зүгээс нэг хэлэх зүйл гэх юм бол тууштай байх зан чанар жоохон алдагдчихэж магадгүй гэж хараад байгаа. Тэрэн дээрээ илүү жоохон ажиллаад тийм ядаж нэг байгууллага бадаа жил цаашлаа зааны 3 жил ажилласан байх юм бол дараагийн байгууллагад орох CV-ч нэг гоё үсэж эхэлнэ гэсэн үг тийм. Тэгэхгүй нэг газар 3 сар ажиллаад заа гарч ий нөгөө нэг юу одоо ч юмрыг нарийн олон хүмүүс яриад байгаа шүү. Миний ахаа би ч өөр ажилд орсон штэ гэдэг шиг. Тэг чинь гинт тийм зүгээр ингээд би явлаа гэдгээ ч хэлэхгүй ийм зүйлүүдээс болоод байхгүй. Тэр нь ер нь тэр тууштай байгаа чи. Тийм. Битээ тийм байгаарай айлуулах тууштай гараад гэж хэлнэ. Магадгүй дараагийн компани авах гэж бас тодорхой хэмжээнд одоо авахгүй шалтгаан болж болно шүү дээ. Тийм байхгүй юу яг зөв тийм. За зүгээр сонирхолтой хошин байдлаар ингээ асуухад одоо маркетинг менежер ажилд авахд тухайн байгууллага царай хард юм уу чадвар хард юм уу? Царай нөгөө байгууллага төлөөлнө гэж ярьж байгаа шүү дээ. Царай чухал. Миний хувьд бол царай чухал шүү. Чадвараас илүү царай чухал. Яг ороод ирсэн байхад чадварыг хөгжүүлчих болно гэдэг. Гэхдээ бас үгүй. Чадвартай царайлах хүмүүсийг авна. Тэр нь илүү оноо болох юм байна. Ирээдүйд тийм маркетингийн менежер болох ч хүмүүс бас байвал гэж байна. Одоо нас ингээ тий царай зүс зөв төлөвтэй байдаг шүү дээ. Одоо байгууллагыг төлөөлж явах хүмүүс байгаа. Тэр утгаараа тий. Ер нь тэгдэг байхгүй ямар ч байгууллагт ингээл захирал нэг гадны байгууллагатай уулзалт хийгэж байж байгаа. За нэг шин төсөл манайх ингээд хийж байгаамаа танилцуулаач
гэх юм бол хамгийн түрүү маркетингийг дууддаг байхгүй яг маркетингийн менежерээ дууддаг байхгүй би бол аягүй олон удаа тэгж олж ирсэн арай гайгүй царайтай юм дуудсан юм тест. Би царайлт нь ороод дуудаад байсан уу зүгээр тэрийг мэдэхгүй байна. Тиймэрхүү нэг тийм ерөнхийдөө яриа байд юм байлаа. Тийм яриа угаасаа байдаг. Тэгэхээр ямар ч үед ороод байгууллагыг төлөөлөл уулзалт хийх заад ингээд презентацийн танилцуулах тэр үед чинь ингээд амар гуниглсан за одоо тэгж ярил болох юм болов. Дахин царай зүстээс хүн байвал орж ирээд юм ярил асууштай дийл болох магадлал өсөх байхгүй юу. Угаасаа нөгөө царайгаар нь үдэж юу лээ яриагаар нь дүгнэн гэдэг чинь тийм тэгж ярьдаг шүү дээ. За. Одоо ингээд маркетингийн менежер болоод ингээд ажиллаж байгаа хүмүүс хэдэн жилийн дараа захирал болчиход байгаа байхгүй юу. Ер нь бол тэгэхээр би нөгөө талдаа маркетинг гэдэг мэрэгжил өөрөө байгууллагын түрүү та бас нэг дурдчихсан байгууллагын доторх бүх нэгжүүдийг холбож байдаг тийм маш их чухал мэрэгжил. Тэгэхээр маркетинг менежер ингээ хийхээс гадна үргэлжлүүлээ захирлаа албаны дарга болоод ингээ захирлал ингээ боломжууд бүрэн байна шүү дээ. Тэгэхээр өсөлт хөгжлийн хувьд бол одоо маш хурдан хугацаанд ингээ позишнээс хэлээд ингээ явах боломжтой мэрэгжлийг харж байгаа зүг. Зүг энэ дэр бүр судалгаа байдаг. Сионрын дунд Монголд хийсэн судалгаа би тэгтээ хэдэн хоныхыг нь сайн санахгүй байгаа. Монголын Сионрыг ингээд харахад маркетинг суурьтай Сионр дийлэнх нь байдаг. Ер нь дийлэнхч гэж юу яг ер нь ингээд бүх салбараар ингээд Сионрыг тийм яг 50-аас дээш гэхээс илүү нөгөө хуваараа зүгээр тэрний дундаас арай өндөр хувьтай байсан. Тийм. Бүр 50 нэмэх гэж бол би хэлэхгүй. Ер нь хуваараа жингэрэг үзэхэд арай өндөр байсан гэдэг. Тэгэхээр нөгөө нэг маркетингийн менежер ч юм илүү байглаасаа бас ийм өгцөн нэг юм өгдөл бас байгаад иж магадгүй зах зээлээ мэдрэх мэдрэмж тэр шин санаачлага гэдэг чинь нөгөө нэг SEO-гийн хийдэг байгууллага яах вэ хүүгээ санаа зовнол шин санаачлага юу байх вэ гэж бодоод явж идэхдээ бас илүү найчлаад байгаа уялдаад байгаа байхгүй юу те. Тэгэхээр тэр бол угаасаа судалгаагаар нотлогдсон байдаг. Тийм маркетинг суурьтай захирлууд их байдаг. Тэгэхээр маркетингаар айгүй сайн ажиллаад явах юм бол лидер болоод явах юм бол SEO болох үе талах чинь юу нь бол нээлттэй. Тийм. Бүр нээлттэй байдаг. 12 жил хугацаа маркетинг салбарт ажиллаад байгууллага төлөөлөөд олон үйл ажиллагаанд оролцоод байгууллагын өдөртөө явж исэн. Энэ хугацаанд яг зөвхөн таны хувьд карьерийн өсөлт гаргахад хамгийн их нөлөөлсөн зүйл нь юу гэж боддөг вэ? Магадгүй энэ зүйл чинь бас бусад хүмүүс тодорхой хэмжээнд зөвлөмж болж магадгүй шүү дээ. Энэ зүйл дээр анхаарвал энд одоо жишээлбэл шинж чанар энэ чадвар дээр илүү анхаарвал карьер өсөлт одоо хийх боломжуудаас нэмэгддэг шүү гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл ярил. За миний хувьд түрүүний ярьсанчлан нэгт бол тууштай байдал байсан баха. Хоёрт гэх юм бол илүү зөрчилдгийг нэх хүсдэггүй би. Аль болох боломжийг нь олоод тэр болохгүй байгаа зүйлийг хийчихье гэж ямар ч арга зам хэлж идэг. Таны түрүүн хэлдэг нөгөө нэг шинийг сэтэл арга зам илэрхийлэлний зөв болгочих бүтээчих гэсэн сэтгэл. Тийм тийж бодож исэн зүйл маань намайг энэ мэргэжлэр олон жил ажиллахад тусалсан. Тэгээд бас карьерийн өсөлтүүдэд айгүй нөлөөлж исэн баха. Тэгээд айгүй цөөн биш хүмүүс тэгж ярьдаг. Яг шулуун тийм болохгүй зүйлийг яг шууд ингээд хилдэгч гэсэн хэлэхдээ яаж илэрхийлэх вэ гэдэг дээрээ бас нэлээд анхаардаг. Хүнийг ингээд гомдоогоод харилцааг ингээд канселчихгүй илүү ингээд зөвөр тухайн хүнд ойлгуулад явдаг. Тэгээд шудрах гэдгийг надад харилцааны чадвар юм шиг баг тий. Олон хүн цаагаараа харилцааны чадвар гэхээр харин би яг өөрийгөө аяа тийм нэг ингэсэн болчих гээд байна. За юу хийдэг? Тууштай байдал. Тийм. Тэгээ шудрах хоёлаа харилцааны чадварлагч гэдэг. Угаасаа л бизнест харилцаж чухал юм чи тэ. Тууштай байдал харилцааны чадвар, тэгээд аливаа зүйлийг арга ивийг нь олчихъя гэдэг сэтгэл гэх юм уу тэ. Сэтгэл яг сэтгэл юм байна. Сэтгэл гэдэг үгийг бүр яг бол би өөрөө нөгөө хүмүүсээс айгүй сэтгэл гарга альва зүйлд сэтгэл маш чухал гэж ярьдаг байхгүй яг одоо бод чамаа хэлэхээр яг санчлаа сэтгэл айгүй чухал тийм. Тэгээ шудраг байдал гэдэг байгаа нь нөгөө хүнд худлаа ярихгүй тий яг л
Тийм за бол за үгүй бол үгүй гэдгийг зүгээр эртгэн хэлчих хэрэгтэй байхгүй юу. Тэр нь нөгөө дараагийн миний магадгүй өөр байгууллагуудаас ингээд магадгүй манад ажиллаж гэдэг санал ирж исэн ч гэдэм юм уу. Тэрэнд айгүй нөлөөлж идэг. Ер нь чиний зөв байх, шудраг байх, тууштай байх чинь дараагийн замыг чинь ингээд засаал яваад идэг ерөөсөө. Зүг. Нэгэд яваад идэг. Нэгээл яваад идэг гэсэн үг шүү дээ. Одоо мэдээж маркетингийн салбарт ажиллаад нөгөө networking гэдэг одоо та мэдээж маш олон хүмүүстэй ингээд харилцаа үүсгэл танилуд болоо явж байгаа шүү дээ. Яг энэ одоо хүмүүстэй танилцаад за тэрийг ингээд урт хугацаанд тэр нөхөрлөл байна уу, бизнес хамтрагч байна хамаагүй те. Тэр зүйлийг урт хугацаанд авч үлдэх одоо тэр техник ч гэдэг юм уу, арга ч гэдэг юм уу те. Таны хувьд яг одоо энэ networking үүсгээд тэрийг урт хугацаанд амжилттай ингээд авч үлдэхийн тулд юу хийдэг вэ? Тухайн хүнд анхны сэтгэлийг айгуу гоё өгөх хэвээр. Манай нөхөр бүр тэгдэ. Гэрлэн дохион дээр зогсож байхад ч цонхоо онгоолгоод хүнтэй мэдлж яхахын ямар их таньдаг хүнтэй юм бэ? Аалзны тор шиг юм олон таньдаг хүнтэй гэдэг байхгүй. Тэгэхээр түрүүний ярьсанчлан нөгөө юм харилцаа чухал юм байна л да. Одоо яг эргээд харахад тийм анхны сэтгэлийг хүнд айгу гоёор, эергээр, зөөр өгөх ёстой. Тийм. Тэгжээч тэр харилцаа чинь тухайн хүнд одоо ингэж бямбхүү гэдэг хүн те дашням гэдэг хүн гээд кодлогдож үлдэх гэдэг шүү дээ. Анхны сэтгэл гэдэг маш чухал. Тэрийг маш зөөр, маш гоёор өгөх ёстой. Тэрний дараа бол дараачийн харилцаанууд татварын хэмжээнд очиж уулзгаад нөгөө нэг эргээд уулзах нүүртэй гэдэг шиг анхны сэтгэл айгүй nice гоё байсан бол дараа ямар ч хүн сайн уу, ажил нь сайн уу, за сонь сайхан юу байна гэл амар гоё happy мэдлэл бизнес ажил яхад ингээд айгүй нааштай айгүй эргээр хүлээж авна шүү дээ. Тэгэхгүй урд нь нэг юм хөмсгөө зангидсан уулзаал нэг зовлон яриад ч юм уу тий нэг бүүн асуудал ярьж байгаад явдаг ч юм уу тий тийм бол дараа нь тэр хүнтэй тэгж happy мэдлээд өөрөө ч амар гоё ингээд зориод очих нүур байхгүй шүү дээ. Окей, nice. За, манай подкастын хамгийн сүүлийн асуулт. Тэгээд хоёр дахь сүүлийн асуулт болчихвол. Яг өмнөхөн болохоор миний ойлгосноор маркетингтэй холбоотой сүүлийн асуулт. Окей. За, одоо подкастын сүүлийн асуулт болохоор таны өөртөө хийж исэн яг оюундаа хийж исэн шүү дээ. Хамгийн том хөрөнгө оруулалт юу байна? Тэгээд нөгөө талдаа сүүлийн үед нийгэмдэр янз бүрийн байгаад байгаа боловсрол эзэмших их сургууль сурах гэдэг баг их шаардлагагүй байдлаар их зүйлүүд яригддаг болсон тийм. Энэ дээр таны бодол юу вэ? За нэгдүгээр хөрөнгө оруулалт, хоёрдугаар энэ үслийн талаар ямар бодолтой байдаг вэ? Окей. За сүүлийн асуултнаас нь ярилцаад явчих гэж бодлоо. Боловсрол гэдэг ер нь чухал уу гэдэг асуулт сүүлийн үед яг их сургууль сурах ёстой юм уу? Ёсгүй мó тий. Заавал их сургууль сураад бараг 4 жил тэнд сураад яах юм гэдэг асуулт яриануд айгүй гарч ирээд идэг болсон юмсан. Тэгээ энийг би харж байхдаа яг 100% эсрэг байр суурьтай байдаг. Боловсрол бол чухал. Боловсрол эзэмшсэн хүн гэдэг чинь ийм наанд жил сууж сурахыг зааш шүү дээ. Нөгөө талаар юмыг бас олон хүн зөвхөр харахад сурах байхгүй юу тийм. Тийм болохоор боловсрол маш чухал. Тийм. Би бол тэр яг их сургууль сураг амжилттай явж байгаа хүмүүс байдаг л ахaltaа. Гэтэ тэр хувь магадгүй миний бодлоор их бага байна. Бага. Тийм, бага шүү. Нөгөө талаараа боловсрол эзэмшээд аль хэдийн туршлагатсан, аль эсвэл тухайн салбарыг судалсан багш нар эрдэмтнээс ингээд хичээл аваад оюун санаагаа цэнэглээд тэрийгээрээ дамжуулаад салбараа арай өөр байдлаар хараа тийм. Энэ байдал угаасаа амьдралын цаагуур амьдралын чанарт нөлөөлж байгаа тухайн хүний нөгөө өөрийгөө авч явах байдал харилцаанд нь хүртэл айгүй нөлөөлж идэг. Их сургуульд магадгүй сурсан хүн, сураагүй хоёрын ялгаа гэх юм бол яг тийм гэж хэлж чадахгүй ч гэсэн тодорхой. Энэ дээр угаасаа зөв буруу гэсэн юм байхгүй. Зөв буруу нөгөө юм тийм бодлол өөрийнхөө бодлыг л танилцуул хэлж байгаа. Түүнээс биш яг боловсрал гэдгийг яг тийм гэд би өөрөө тодорхойлох нь угаасаа зохимжгүй зүйл. Тийм. Дараагийн юм өөртөө оруулж исэн хамгийн том хөрөнгө оруулалт. Оюуны хөрөнгө оруулалт. За одоо яаж хөгжүүлж ийн гэсэн. Ажиллаад хийж хөгжүүлж ийн да гэдэг шиг. Ажиллаа хийгээд ажилтайгаа холбогдолтой нэр янз. Ажилтайгаа холбогдолтой яг нөгөө олон улсын кейс энэ тент яг шинээр гарч ирж байгаа нэвтэрж байгаа зүйлсийг шинээр эрэлхийлж судлах тийм зүйл дээр л яг өөрийгөө илүү цэнгэлж илүү шин санаагаар олж авч явж гэх юм уу. Яг түнс яг оюундаа хөрөнгө оруулалт оруулаад за би ингээд 3 жил тийшээ явж сураад ч гэдэг юм уу. Магадгүй вакуумжаад ингээд магадгүй сар суугаад 2 сар суугаад ч гэдэг юм ингээд суусан зүйл яг одоор
бүр ингэ тэгж суугч завгүй л яг ингэ 10 хэдэн жил ажилласан байна. Яг нөгөө талаараа магадгүй бакалавр магистрийн төвшний тэр юунууд бас том хөрөнгө оруулалт байж байна. Тийм яг тэр миний магистрийн санхүүгийн засгийн их сургууль сурж исэн маань бас нэлээ нэм нэтворкинг дээр нэмдэг нь надад оюуны хөрөнгө оруулалт бас айгүй сайн өгсөн гэж хардаг. Яг тэгвэл тэр их сургуулийн ангид бүр юм бан ажиллаж исэн салбарын менежер болон түүнээс дээш түвшний албан тушаалтай хүмүүс ажиллах сурдаг гэсэн байхгүй туршлагатай аль биш надаас хөшүүн хүмүүс ч байсан. Тэгэхээр тэднээс айгүй юм туршлага хуримтлуулж исэн, сонсож исэн, айгүй рискүүдийг ингүүл эрсдэлтэй байдаг, ингүүл боломж байдаг те. Тэр зүйлийг тэд нартай зүгээр хоол идээд сууж байхдаа ангидаа завсарлагаанаар зүгээр маазраад юм ярьж байхдаа хүртэл айгүй их мэдээлэл олж авч исэн байдаг. Одоо эргээд харахаар тэр миний хувьд тэрэн дээр нэмдэг нь яг нөгөө төслүүд дээр прожектууд дээр ажиллаж байхдаа дотоодын болон гадаадын зах зээлийг судалж исэн тэр туршлага маань л одоо яг миний оюуны хөрөнгө оруулалтад л баг гэж хэлж болох юм да. Түүнээс бүр яг юм өргөн цар хүрээтэй бүр вакуумжаас сурсан зүйл бол баггүй. Яг туршлага маань надад хамгийн том оюуны хөрөнгө оруулалт. Яг тэрнийг одоо ашиглаад тэр давуу талаа ашиглаад яг дараагийнхаа юм ажлыг шинжлүүлээ хийхээр зориод байж байгаа. За яг Монголын бас 3 гэдэг шиг миний яг сүүлийн 3 дахь асуулт. Окей. Маркетингийн салбарыг таны яг хүсэж байгаа одоо ирээдүйд би яг маркетингийн салбарт яг ийм юм хийчихвэл яг миний одоо хүсэл тодорхой хэмжээнд ингээ биелэх гэдэг. Тэр нь юу гэдэг? Жишээлбэл маркетингийн хамгийн том нөгөө Каны наадам ч юм уу гоё ингээ те. Ямар мэдрэмжтэй нь хоёлын энэ талаар ярилцаагүй те. Юу ч ярилцаагүй. Тэгээд ийм энд ингээ гоё реклам ч юм уу те. Тэр нь чинь Каны ч угаас яг маркетингийн салбар хамгийн том одоо наадам шүү дээ. Наадам тий. Хамгийн креативлэг, хамгийн лаглаг прожект төслүүд очиж өрсөлдөх аюу олон шалгуураар шүүлтүрээр шүүгдэж тийм Монголоос ирэн гарсан тохиолдол одоо байхгүй гарсан шалгарсан тохиолдол байхгүй. Яг Апу компани прожектууд бол яг явж исэн. Монголос юунууд бол төслүүд компанид ажлууд бол явж исэн кейсүүд бол байгаа. Яг энэ шиг гэдэг ч юм уу те. Таны хувьд яг маркетинг салбар. Би яг ирээдүйд ингэчүүл ирэн бол болох гаднаа гэж зорж байгаа зорилго гэх юм уу хүсэл тэмүүлэл. Окей, маш гоё асуулт байна. Энэ бүр би өөрөө ч баг мартцсан явж исэн зүйлийг санууллаа. Баярлалаа. Яагаад би анх ажилд орох бол 14 газар ярилцлаганд орж исэн гэж ярьж байсан шүү дээ. 14 газар ярилцлаганд ороход магадгүй бараг тал нь надаас асууж исэн баха. Чи ер нь ирээдүйд юу хийх хүсэж байна гэж асуудаг гэсэн надаас. Тэгэд би яг миний нэрээр тодорхойлогдсон за би энэ зүйлийг ингээ хийсэн шүү гэд ингээд viral болсон зах зээл дээр бүр ингээд массыг хамарсан тий нийгэмдээ өгөөжтэй тийм зүйлийг л би зүгээр бий болгохыг хүсэж ийн гэд оюутны ширээнээс гарчаад яг тэгээд яриад явж исэн. Тэгэхээр яг одоо бододсон чинь яг тэр зүйлээ би хийхийг зориод яг явж байгаа юм байна. Манай энэ шин төсөл маань яг нийгэмд илүү нөлөөтэй ийм төслийг яг бид нар эхлүүлээд явж байгаа нөгөө платформ гэж ярьж исэн. Тэгэхээр энэ зүйлээрээ бид нар дөрвөлөөд яг энэ төсөл дээрээ дөрвөлөөд бид нар яг багаараа ярилцж байгаа маркетингийн багаараа Каны наадамд Монголыг төлөөлөх үйц тэр дундаа бүр Каны наадамд бүр яагаад очиод ихний 3 юунд шалгарч болохгүй гэж тий бүр яагаад гран при авч болохгүй гэж тийм өргөөд зогсож болохгүй гэж тий why not болно шүү дээ. Яг бид нар тэрийг зорж явж байгаа. Тэр энэ дээр манай багийнхан бүр яг нэг чиг рүү яг харж чадсан байгаа одоогийн байдлаар. Тэгэхээр бидний түрүүний нөгөө AI-ыг бас яриад байгаа, хийж зориод явж байгаа гэдэг нь бас энэтэй илүү уялдж байгаа. Тэгэхээр бид нар Каны наадамд ирэх жил бүр багаараа явна гэд зорьсон одоо 26 оныхаа тийм бизнес төлөвөнд тусгацсан. Ядаж өөрсдөө прожектоо за яг ингээд орууллаа. За реклам, коммершл ч аягүй олон салбар гэдэг. Коммершл компанид ажиллаа ингээд явуулна. Явуулаад бүр заавал шагнал авахгүй гэж болно. Эхний удаадаа бүгдээрээ очиод яг орчинд нь очиод яг яаж ийн гэдгийг нүдээр үзэж хараад түүний дараа жил магадгүй 1 жил, 2 жил, 3 жилийн дараа бид нар илүү Каны наадамд өрсөлдөхүйц тийм компанид ажил болон коммершлийг өөр нь бий болгоно гэж зорж ажиллаж байгаа. Энэ is the nice асуулт байлаа. Бүр сэтгэл хөдлөлттэй. Бүр өөр юм мартсан байсан зүйлээ хилжсэн зүйлээ мартсан. Яг тэрнийг одоо хийгээд явжсэн нь бас нэр сая олж мэдлээ. Баярлалаа. За айгүй гоё зорилго байна. Угаасаа л Каны наадам гэдэг бол маркетингийн салбарын
бүх хүмүүсийн зорддог тэр цэг нь ерөөсө Канны наадамд оролцох тэр дундаа гран-при авах гэсэн. Тэнд шалгарах гоё төсөл, гоё зааш тогтчихгаа реклам хийчихсэн гэдэг тийм бүгд тэгж зорж ажилладаг ер нь маркетингийн салбар юм байна. За тэгээд маш их баярлалаа. Өнөөдөр ингээд миний урилгыг хүлээж аваад маркетингийн талаар ярилцаад өөрийнхөө туршлагаа хуваалцаад тий бас ингээд энэ салбарт ажиллаж байгаа олон залууст өөрийнхөө мэргэжлийн талаар бодит үнцийн ойлголтыг өгсөнд баярлалаа. Баярлалаа. Таны болон таны компани залуучуудаа ингээд зорж байгаа тэр үйл хэрэг бүтээд танай байгууллагаас Монголоос магадгүй анх удаа Канны наадмаас гоё одоо шагналт байр эслээд ингээд эн чин цаагаараа бас Монголын эдийн засаг, Монголын нөөц царай явж байгаа л гэсэн үг тийм. Тэгээд ингээд бас монголчууд нэг салбараараа дэлхийд гарахад маш том хувь нэмэр оруулах болтугай гэж хүсэн өрөө. За баярлалаа. Маш их баярлалаа. Ажилд одоо өндөр амжилт хүсэн өрөө. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.